талаар ярилцах гээд Унгар улсаас бэлгүүнах. Тэгээд үлдсэн 3 нь Улаанбаатар хотоос хасаа Зоригт бид 3 холбогдож байна. За бэлгүүнах Унгарт ямар байна? 20-нд орсон байна шүү. 14 өдрийн 20-нд орсон. Бид дэс Монголд харигдаад л ажил. Наа чи харигдаад их юм байна. Тэгээ Монголоос гарч чадахгүй. Одоо барыг шүн болж байна уу те? Орой 10 маруу болох гэж шүү. Тийм 10 төгч чинь тий. Энд дөнгөж 4 төгч байна уу? За тэнд хизээ үтсэн бэ? Хинтээ үтсэн бэ? Хэд үтсэн бэ? Хинтээ гэдэг нь ямар амар асуулт вэ? Айгүй. Нээлтийн өдөр нь үтсэн шүү тийм ээ. Хүлээж угаасаа ирээд баг кино үзэж чадахгүй болчихсон юм чи. Юу тэгэхээр 2 үзсэн гэсэн үг үү те? Тэгээ явахын өмнөх өдөр нэг үзсэн. Тийм би бас теннитийг яг нээлтийн өдөр нэг үзчихээ дараа нэг болцоо олгоод нэг үзсэн. Оо. Хинтээ. Тэр ч яах. Би удаа ганц л үзсэн дээ. Тэ ойлгосноо. Сонсогч байна уу? Сонсогч байна. За нэг ойлгосон юм шиг ойлгоогүй юм шиг болсон ш. Тэгээ дараа нь нэлийн судалсан. Толгой нэлийн яг интерстеллар үтсэн юм шиг л болсон. Интерстеллараас хамаагүй илүү комплекс зохиолтой байх шиг байна. Тийм надад зэг тийг санагдсан. Миний үед яг эсрэгээрээ хэлсэн шүү дээ. Интерстеллар нь илүү комплекс байгаад байсан. Хэд тасалж байгаа шүү. Гол тасал. За. Эхний үзүүрээ дараа нөгөө айгүй ядарсан үзсэн чинь яг тэгсэн ш. Нэг амар ядаргаатай кино шиг санагдаад байна. Хоёрдугаар үзсэн чинь мангар амархан кино гэсэн л шүү дээ. Эхнийх дараа ойлгочлаа гэж одоо хоёр дахь дээр унтцсан ш зүгээр. Балзан дээр унтж байгаа юм чи тэгээд. Харин тийм ээ. Хинтээ. За. Үнцэн ярианд орё. За үнцэн ярианд орё. Тэрэн дээр бол хамгийн түрүүнд гарч байгаа сэдв нь болонгууд энтроп гэж эхэлдэг шүү дээ. Тэгээд энтропиг амар гоё энгийнээр мэдгүй хүмүүс нь ч юм ойлгохгүй хүмүүс нь тайлбар л та. Бэлгүнэ хаа. Манай PhD-г оруулж байгаа хаа. Миний асуултыг асууад шүү дээ. Боломжлосоор. Яг хоо энтроп гэдэг чинь айгүй энгийнээр бол нэг 10 жилийн хичээл юмны эмх замруугүй байдлыг хэмждэг дүнгээ заадаг шүү дээ. Одоо жишээ нь ширээн дээрээс стакан түлхэж унгаагаад хагалчих юм бол тэр зүйл ингээд тараад бутраад энтроп нь ихсэж байна. Буцаад энтропыг багасгах юм бол нөгөө газар унтсан стакан чинь буцаад эвлэрээ ширээн дээрээ гараад ирэх юм шүү дээ. Ийм үзэгдэл бол болдгоо тий. Тэгэхээр энтроп үргэлж ихсэж идэг. Учираас бас цаг хугацаа ирээдүрөө явж идэг. Тэр юм ерөнхийдөө ингээд юм stay still байна гэж байдаг байхгүй. Заавал тэр би нэг юм дотор энтроп гэдэг юм ихсээл тэр би улам ингээд одоо амтны зөксөж жишээ нь ялцардаг шиг ингээд заавал тэгж замбрааг руугаа улам ихсэж явах хэрэгтэй байдаг. ертөнц жишээ нь тэлж гэнэ гэдэг чинь бас энтроп дагаад ихсэж гэнэ гэсэн үг тийм. Гэхдээ яг нарийн бүр нөхцөлд авч үзэх юм бол одоо жишээ нь ертөнцийг галактикийн хэмжээнд бид нар гаднаас нь харах юм бол тэрийг баг энтропийн ихсэж гэнэ гэж хэлэхэд бас жоохон хэцүү болчихно л доо. Тэгэхээр яг зөвхөн канон дээр энтропийг ашигласан нь бол ерөөсөө цаг хугацаа энтроп ихсэх чиглэлд үргэлж явж байдаг. Тэгэхээр бид нар ингээд ирээдүрөө очиод ирээдүрөө аялаад байдаг гэсэн санааг л гаргаж байна. Хасаад юм юм байна. Термодинамикийн 2 дугаар хууль гэдэг шүү. Энтроп гэсгүй. Юу тэгш томьёо бодё дээр энтроп гэдэг нийтлэл гараад анх энтропыг ийм байт юм уу гэд харсан хгүй. Тэрэн дээр юу гэж байсан бэ гэхээр яг тийм юу гэдэг Игл-бомын төвшөнд ч юм уу зүгээр ингээд цаг хугацааг ухраагаад бүх үйл явдлуудыг нь харах юм бол тэн дээр ямар ч тийм цаг хугацаа аль тийшээ явж байгаа вэ гэдгийг нь харахад ялгаа мэдэгдэхгүй гэж харсан бохгүй юу нөгөө хүчний үйлчлэлийн хувьд. Тэр нь хүчний чиглэл өөрчлөгдөхгүй гэж байна. Хүчний чиглэлийн хувьд тийм. Тэгээд зүгээр яг макро төвшин дээр энэ аягыг унгаад хагалчих юм бол энтроп нь шууд тултал ихсээд нөгөө аяг байхгүй болчихж байгаа шүү дээ. Айгүй хурдан нөгөө цаг хугацаа ямар чиглэл рүүгээ явж байгаа вэ гэдгийг нь макро төвшин таньж мэдхэд амар амархан. Угаасаа л тодорхой харагдчихэв. Цаг хугацааг чи одоо ингээ ухраагаа тоглоулангууд уг нь баг нөгөө нэг учир шалтгааны ямар нэг алдаа үүсэхгүй байгаа байхгүй юу? Ганцхан алдаа үүснэ нь болохоор нэг хүчний чиглэл өөрчлөгддөг.
Тэгээд дээрээс нь өшөө нэг энтропиг цаг хугацаатай ингээд ерөнхийдөө баг ингээд адилхан гээд ойлгоцсон байж идэг. Гэтэл үний эрэхтэй бас цаг хугацаанаас жоохон өөр юм байл л дээ. Гэхдээ цаг хугацаа ингээд урагшаа явж байгаа гэдгийг энтроп ихсэж байгаа гэдгээр харин одоо баталж болдог нэг тийм байгаа даа байхгүй. Тэгээд энтропийн хамгийн нэг сонирхолтой юм нь болохоор одоо мөнхийн хөдөлгүүр гэж байх боломжгүй гэдэг шүү дээ тий. Яагаад мөнхийн хөдөлгүүр гэж байх боломжгүй гэхээр энтроп ихсэж байдаг болохоор мөнхийн хөдөлгүүр байх боломжгүй гэдэг юм сонирхолтой бас байна. Тэгээд дээрэс нь энтроп банк ихсэн гэдэг нь ертөнцийн хөл нь өөрөө ертөнцийг банк тэлж явах хэрэгтэй гэдгийг хэлдэг. Тэгээ яг ерөнхийдөө бол энтроп ихсэж гин эсвэл буурж гин гэдгээр цаг хугацаа өнгөрсөн рүү эсвэл ирээдүйн рүү явж гин үү гэдгийг мэдээд байна шүү дээ. Тэгээ хэрвээ энтроп буурдаг ертөнцид бид нар байж байвал тэр ертөнцид байгаа нөхдөччин ч гэсэн цаг хугацаагаа ирээдүйн рүүгээ явж гин гэж бодох юм шүү. Одоо манай ертөнцийг нөгөө тийш нь ингээд одоо манай ертөнц цагийн зүүнээ ийшээ явдаг байлаа гэхэд ийшээ явдаг нэг ертөнц бай гэж бодъё л доо. Тэгээ бид нартай харьцангуй эсрэг тийшээ тэгж явдаг бол тэр ертөнцийн энтроп бид нартай харьцангуй бол багасна шүү дээ. Тэр ертөнцид амьдарч байгаа нөхрийн хувьд бол ямар ч ялгаа юм шүү. Юм ухарж байгаа санагдаж магадахгүй. Тэнэт тэр чи одоо нөгөө юм улаан цэнхэр өрөө байсан шүү дээ. Тэгээ бид нар чи нөгөө улаан өрөөнд байж байгаа цэнхэр өрөөнд ороод энтроп уурдаг ертөнц рүү орчиж байгаа шүү дээ. Тэнгүүд тухайн өрөөгөр орцсон хүний өнцгөөс харах юм бол бусад юмнууд ухарч харагдаж байгаа гэсэн нөхөр бол өөрөө яг цаг хугацааныхаа өөрийнхөө хувьд ирээдүйн явдаг чиглэл рүү л яваад байгаа шүү дээ. Би тэгж ойлгоод байгаа шүү. Зүг ойлгосон. Нөгөө нэг миний ойлгосноор болонгод одоо өөр канонууд дээр цаг хугацааны аялал гардаг шүү дээ. Тэр одоо чинь би 2 дахь данд орё гэх юм бол дэлхийн 2 дахь дан гэж байгаа л тоо хийгээл орчдээ шүү дээ. Өөр юм дээр болонгод энэ дээр болонгод яг гэхлээр би 2 дугаар данд орохын тулд 80 жил амьдраад очиод байгаа байхгүй юу? Тийм. Тэр хамгийн энгийн тайлбар хахад. Энэ бол цаг хугацааны аялал биш гэдэг байгаа шүү дээ. Аялал биш. Ингээд юу мэр юм бэ? Ингээд тойроо замаар очиод байгаа гэх юм уу те? Хэдүүлээ цаг хугацааны аялал гэдэг дугаар хийжсэн шүү дээ. Цаг бид нар одоо ч гэсэн цаг хугацаагаар аялж байгаа гэж ярьсан шүү дээ. Цаг хугацаагаар явдаг замлаараа зүгээр өнгөрсөн рүү очиж байгаа юм шүү. Орчин нөгөө цэнхэр өрөөгөр гараад ирэнгүүт орчны цаг хугацаа бол өөрийнх нь эсрэг тийш нь явж байгаа шүү. Өөрөө бол яг зүгээр цаг хугацаа гэдэг асуудлыг тэр чигээр нь харчаад хайцсан дээр хаа зүгээр л харьцангуйгаар энтроп нөгөө өөр эсрэг урсгалаараа явж байгаа. Тэрнээс биш энэ цаг хугацаа гэдэг концепт ярих юм бол бүр илүү бүтэхгүй юм байна. Тийм, makes no sense болоод байгаа. Цаг хугацаа гэдэгт одоо хүртэл өндөрлөгтөн хариулт өгч чадаагүй байгаа. Энтроп тарин хариулт өгсөн байгаа. Гэтэл яг хоо тэр чинь бас нөгөө канон дээрээ яг цаг хугацаа нэг ухарч явж байгаа юм шиг харагдаж байна гэдэг байгаа шүү дээ. Бид нартай харьцангуй энтроп нь багасж байгаа учраас л тэр бие ухарч явж байгаа юм шиг харагдаж байна гэдэг байна шүү. Тэгэнгүүт нөгөө энтроп ухардаг нөхцөл байгаа нөхөр бол нөгөө биегээ яг эсрэгээр нь хараа явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг цаг хугацаа гэдэг концепт ерөнхийдөө байхгүй. Одоо орон зай шиг болчихж байгаа цаг хугацаа. Стеллер төр чинь бас цаг хугацааг орон зай шиг хэмжигдэх хүн болгоод өнгөрсөн хүмүүс нь очиод өдний нөхөн төр үсгээд идэг шүү дээ. Тийм. Хайцангуй онлоор ажиллаж байгаа тийм. Цаг хугацааны хурдан болж байгаа, удаан болж байгаа хоёрын завсраас цаг хугацааны ямар өөрчлөлт гарч байгааг харуулдаг шүү дээ. Гэтэ тэр чинь болохоор яг цэвэр нөгөө нэг харьцангуй онлын асуудлуудыг гаргаад ирж байгаа. Харин нөгөө нэг юу ч болохоор одоо тэнэт болохоор илүү харьцангуй онл гэхээс илүү яг нөгөө эсрэг нийлж өгдөгөнд бас нэг нөхөр байгаа шүү дээ. Квантын игэл бөөмийн энтергээд те. Одоо яг бэлгүүн ч болохоор игэл бөөмөр сорж байгаа шүү дээ. Энэ дээр одоо яг яаж бидний ертөнцийн дотор цаг хугацаагаар ухарч явж байгаа өөр юу байх боломжтой одоо юм байх боломжтой тий. Тэр талаар бэлгүүн л одоо ярих баг. Антиматерийн талаар бас асууя гэж бодоод. Тэр нөгөө юун дээр гарсан шүү дээ. Канон дээр нөгөө манай Роберт Паттинсны дүрчийг физикийн магистр юм байл шүү дээ. Тийм. Энэ share screen харагдаж байна уу? Харагдаж байна. Тэгмээ тэр чинь нөгөө Feynman Euler-ийн онл гэдэг юм гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө игэл буйн физик одоо юм Feynman диаграм гэдэг юм байдаг. Чи ингээд зурх юм бол тэгээ нэг юм голтоо нэг юм та нөгөө touchpad-ээр зурсаж ямар юм бэ? Шууд чивээсээ үзүүлчих юм уу? Ингээд яг сум зурчил та. Нэг шин гараа гаргаж ирэл үзүүлнэ үстэ. Та нэрээ шивээс харуулчих уу? Тэгээ ийшээгээ цаг хугацаа байгаа заяа. За. Тэгээд яг одоо жишээ нь цаг хугацаа ийшээ баруун гарт тийшээ явж байна. Гэвэл
Энэчнээс нэг электрон явж байгаад энэ электронтой харилцуулчд ороод ийшээ доошоо бол нөгөө тишгээ яваад өглөө 100 гар тишээ тий. Тэгэхээр 100 гар тишээ явж байгаа биеийг электроны антибий позитрон гэж үзэж болдог. Энийг болохоор Feynman-Wheeler-ийн одоо interpretation гэж нэрлэдэг байна. Эсвэл энэ яг цаг хугацааны бидэртэй адилхан чиглэлийн дагуу явж байгаа позитрон байж болно. Эсвэл цагийн нөгөө тишээ явж байгаа электрон байж болно. Энэ хоёр бол энэ онолын хүрээнд ямар ч ялгаагүй бид нар энийг ялгах боломжгүй гэж үздэг. Нэг гэсэндээ электрон бидэртэй харьцангуй өнгөрснөрөө явж байгааг бид нар харахтаа энэ позитрон байна гэж хараад байна гэсэн үг байна. Тэгэхээр энийг Feynman-Wheeler-ийн онол гэдэг. Энэ онолын нөгөө давуу тал нь юу гэхээр энэ гэхдээ зөвхөн Feynman диаграм л та. Тэр онолынхын давуу тал юу гэхээр одоо харилцуулчил энд байгаа энэ электрон, энд байгаа энэ позитронтой харилцуулчил, энд байгаа электрон, энд байгаа позитронтой харилцуулчилт орох юм бол энэ ч одоо ингээд 90 рүү орж штэ тий. Хоорондоо нэг гэрлийн хурдаар 1 жил явах зайтай хоёр электрон позитрон хоёр хоорондоо харилцуулчилт орж ийн гэж төсөөлөлтөд хэдүүлээ. Тэгэхээр нөгөө электрон төрүүлээд позитрон ирээдүйд 1 гэрлийн жилийн зайд өнөд чи электроны нөлөө 1 гэрлийн жилийн дараа тэр хоол байгаа позитрон мэдрэн тийм үү. Гэхдээ позитрон буцаагаад өнгөрснөрөө 1 гэрлийн жил рүү харилцуулчил явуулж чадахгүй шүү дээ. Feynman-Wheeler-ийн онолд болохоор тэр хамаагүй өнгөрсөн одоо ирээдүйд байгаа бүх бүмүүд хоорондоо нэгэн зэрэг харилцуулчилт орж идэг. Гэрлийн хурдаар тийч хязгаарлагдахгүй байх гэсэн үг л дээ. Тэгээ өнгөрсөнд байгаа электрон, ирээдүйд байгаа электрон, бүр өнгөрсөнд байгаа электрон бүгд хоорондоо зэрэг харилцуулчилт орж идэг учраас цаг хугацааны хувьд тэгшинтэй онол гэж нэрлэж байгаа. Тэгвэл өнгөрсөн ирээдүйн хоёр нь хоорондоо энэ бас яг юу зохиоллын юунд нөгөө цаг хугацааны аяллаа концептууд янз бүр байдаг шүү дээ. Жишээ нь өнгөрснийг өөрчилж болдог, эсвэл өнгөрснийг өөрчилж болдоггүй. Юун дээр болохоор өнгөрсөнд хөөртэйгээ уулзаж болохгүй болохоор өнгөрснийг өөрчилж болохгүй. Гэхдээ өнгөрсөн ирээдүй аль аль нь тодорхой болцсон болохоор ирээдүйд болох зүйл нь миний нөгөөдөр болох зүйл миний маргааш болох зүйл нөлөөлөх нь аль хэдийн тодорхой болцсон гэж анханасаа тооцож зохиолуудаа бичсэн байгаа нь нэг зохиол бичгээд амар хэцүү болгож байгаа. Амар смарт хүн болж таарж байгаа байхгүй юу? Дээрээс нь яг энэ онолтойгоо амар гоё зохицож байгаа гэж харагдаад. Харин тийм тэгж санагдсан. Амар оёлтой холбоотой тийм. Аха. Тэр электрон явж байгаад тэгээ позитрон гэдэг нь болохоор электроны цаг хугацаагаар өнгөрсөн лөө оёлж байгаа электрон гэж үзээд байна шүү дээ. Яг эн чинь одоо яг энэ киноны амар сонирхолтой болчиход байгаа байхгүй юу? Энэ кинон дэр ингэдэг шүү дээ. Та нар нөгөө нэг удаа орчоод буцаад цаг хугацаагаар яваад ингээд тэр хоорондоо наслал байгаа шүү дээ тэр чинь тий. Тэгээ буцаад ингээд дахиад явах юм бол дахиад ингээд наслаад нэг цаг хугацаа дотор ингээд удаан наслаад байх боломжтой болж байгаа шүү дээ тий. Тэр маргааш гэхэд би 30 настай байж болохоор л байгаа байхгүй юу? Нэг цаг 30 насны гэсэн байна. Тэнгүүтээ яг энийг тэр Feynman-Wheeler гэдэг байгаа тэр Wheeler гэдэг нэг нөхөр нь тэр дандаа нэг тийм болохгүй юмнуудыг гаргаж ирдэг нөхөр л дээ. Өмнө нь нэг юм цаг хугацаагаар өнгөрсөнлөө мэдээлэл явуулж болох юм байна гэдэг юм гаргаж ирж байсан. Сая тэр Feynman-тэй нийлээд гаргасан юм нь болохоор бүх электронууд ертөнцийн дээр байгаа бүх электронууд зөвхөн цаг хугацаагаар урагшаа хоошоо явж байгаа ганцхан электрон гэж байгаа байхгүй. Тэнгүүд Wheeler-ээс ингээд Feynman бас асуусан юм шиг байна л да. Тэгэд нэг буцаж явж байхдаа энэ чинь позитрон болно шүү дээ. Тэгвэл энэ олон электронуудын чинь тэр позитронууд нь хаана байгаа гэдэг асуулт тавьж байгаа байхгүй. Тэгсэн чинь Wheeler-ийн хариулт нь бол тэр бүгдээр протон дотор нуугдсан байгаа. Тэгээ протон нэмэгц зэнэгтэй байдаг гэж яриулсан байт юм. Тэгээд тэр чинь нөгөө Feynman-Wheeler-ийн нэг электрон протоны онол гэдэг байна. Нэг электрон нэг протон байхад ертөнцийг ерөөсө тэр чигт нь бий болгочих болно гэдэг. Тэгээ нөгөө өмнөх дугаар дээр нэг яриад төгсгөлт нь ярьсан тий. Курскизактын яг өндөг гэх бичлэгний тухай. Тий. Нөгөө нэг хүн өнгөрчөөд бурхантай уулзсан чи ерөөсөө энэ дэлхий дээр байгаа 6 тэрбум хүн бол бүгд чи өнгөрсөн одоо ирээдүйд байгаа чи гэдэг. Нөгөө тэр бол баг энэ квант физик. Feynman-Wheeler-ийн онолд айгүй адилхан юм байна байхгүй тэр. Тэгээ энэ өгүүлгийг монголоор унших гэх юм бол манай Quantum Mongolia-гийн пэйж дээр байгаа шүү. Монголоор орчуулсан байгаа. Вау. Тэр хараа сая хасаг ярингууд бас нэмж хэлэхэд нөгөө манай нөхөр чи өнгөрснөрөө ингээд яг анх удаага очихоор болдог штэ тий. Тэнгүүт сануулдаг штэ өнгөрсөнд аялж байхдаа бити өөртөөгөө таарад ингээд контакт гэрээ гэдэг штэ. Тэнгүүт одоо бид нар одоо тэр нөхөр чинь нөгөө цэнхэр өрөөгөр ороо гарангуудаа позитрон болчихж байгаа байхгүй. Өөрийнхөө эсрэг болцсон.
Тэнгүүд ийм хувц өмсөд кеплин энэ өмсөд хамгаалаад байгаа тий. Яг өөртөө ингээ хөрөнгүүд тэр чинь өөрийнхөө нөгөө тишээ явж байгаа юм чи өөрийнхөө эсрэг болчих учраас яг электрон позитрон хоёр нийлээд аннигиляц болно гэдэг чинь фотон үүсдэг. Тэр шиг нөхөр өөртөө уулзсан бол бас аннигиляцд орно гэдэг санааг тийчээс хөрх ярьсан мөн. Тэр нь надад их гоё санагдсан. Тэр нэг нь зодтолж байхдаа нэг нь хувцастай байдаг шүү дээ. Нэр хэдүүлээ нэг юм хэлэхгүй болохгүй юм тий. Спойлер алерт. Одоо хэлээд тахтай. Спойлж гэсэн тий. Тэгээ спойлдохгүй ярих угаасаа боломж байгаа юм уу? Харин одоо зүйл энэ тэгэд бас нэг нэг яг ингэж явж байгаад ухарч явж байгааг хизээ ойлгосон бэ. Ингээд тэр кинод ингээд нэг замлаар яваа тэр нь болгоод өмнө бас нь болж байгаа шүү дээ. Тэрийг яг хизээ ойлгосон. Бооны сумыг сорж авангуут. Тийм баг трейлер үзэл ойлгосон. чинь трейлер нэг бай бууцсан ч угаасаа сум нь ингэж эргэж ороод идэв үстэй буруугаа. Тэгэл за. Окей, яг ингээд нөгөө нэг онгоцны бодол дээр ингээд өөртөө зодтолтой шүү дээ. Тэр яг өөртөө байсан гэдгийг хизээ мэдсэн бэ. Яг ингээд энэ явдал хаа тавтагдаж байна гэдгийг. Яг цэгтал мэдсэн. Тэрийг хүмүүс нөгөө багийн тайлж авчингуудаа буцаагаад багийн шидчихэнгүүт хүмүүс ер нь таацсан л байсан. Ер нь хүмүүс тэгсэн байсан. Би өөрийгөө ганцаараа сүлд ойлгосон юм болоо гэд хүн хагаад тань хагаад гэсэн. Хасаах гэсэн. Роберт Паттинсны дүр бол харин бүр анханасаа манай нөхөртөө уулзсан нөхөр байсан тийм. Тийм найзууд болсон тийм. Яг уулз чатаа хэлжсэн шүү дээ. Сайн судалгаа хийсэн гэд. Тийм. Нэг судалгаа хийсэн дээ шүү. Угаасаа насаараа найзсан нөхөр нөхгүй дэрсэн. Тэр угаасаа ингээд би одоо ингээд өглөөгээ тэгээ явж байгаа боловч угаасаа маргааш нь яг нөгөө хүнтэйгээ дахиад таарах байхгүй тий. Өчиг өгцөн биз дээ. Одоо хоёлаа ингээд дахиад 20 хэдэн жил ажиллах юм уу тий. За гэж. Их амар өгч байгаагийн хойноос нь харамсаж байдаг. Ноолны гаргасан тэр санаа нь болохоор яг л тэр саний яг ярьсан онл байсан шүү дээ. Тэр Фейдмен Уиллерийн санаа. Тийм. Ерөөсөө яг л тэр нэг ширхэг одоо позитрон ингээл электрон ингээл хоёр тийш ингээд болоод байгаа гэдэг дээр айгуу гоё гаргасан байсан. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь болохоор тэр одоо бидний ертөнцийн дотор ингээ микро одоо тэр нэг квантын хэмжээнд тим юм байж болоод байгаа байхгүй. Ухарч явж байгаа электрон байж болоод байгаа байхгүй тий. Одоо бид нар зүгээр л позитрон гэж хараад байгаа боловч одоо яг ингээд бидний электрон байсан бол тий нэг электрон ингээ ухраа яваад байгаа байхгүй. Бидний ертөнцид нэг хүн ингээ ухраа яваад байгаа шиг амар эвгүй санагдаж штэ тий. Яг энэ санааг тэр өнцгөөс харж бичсэн амар таалагдсан. Өмнө зүгээр хэдий электрон гэдэг бол позитрон ухарч явж байгаа позитрон гэдэг нь ухарч явж байгаа электрон гэдгийг мэдчихсэн ч гэсэн яг тэр нөгөө нэг энгийн электроных нь одоо перспективээс ингэж ухарч явж байгаа юм шиг харагдах та сонио харагдах та гэдэг тийм мэдрэмж төрөөгүй. Тэгээ яг энэ мэдрэмжийг төрүүлж өгсөн. Тэгээ яг хэрвээ яг бид нар өөрсдөө электрон байсан бол нөгөө позитроныг яаж харах байсан бол гэдгийг яг бидний амьдралд буулгасан юм шиг санагдсан. Тэгээд бидний амьдрал дотор нэг ухраа ингээ тийм ирээдүг санаад өнгөрснийг мэдхгүй ингээ явж байгаа нэг нөхөр үеж гэсэн үг шүү дээ. Эсрэгнээ цаг хугацаанд орсож байгаа. Тэгээд энэ санаа надад амар майнд блowing бүр амар гайхалтай санагдсан. Яг байдаг онлыг аваачаад ингээд кинон дээрээ гаргацдаг тий. Одоо саяны яг ирээдүг санаад гэдэг их санаатай. Бид нар зөвхөн өнгөрснийг л сандаг шүү дээ. Ирээдүг бол сандаггүй тий. Гэтэл тэр цэгэр өрөөгөр орчих юм бол бид нар өнгөрснийг мэдэхгүй санахгүй ирээдүг санаж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр квант физик чинь нөгөө асуудал анх одоо тодорхойгүй зарчим метр гэж гараад явж байгаа квант физикийн нэг асуудал чинь бид нар өнгөрснийг мэдээд байгаа юм бол яга ирээдүг мэддэггүй юм. Квант онолч одоо CPT теорем гэж байгаа. Тэрний юу гэхээр одоо нэг электроныг C хуургалт буюу одоо цэнэгийн солин эсэргээрэн солин гэсэн. Хасах цэнэгтэй электроныг нэмэх болгоод позитрон болгоод дараа нь нөхөр баруун гар тишээ хөдөлж ивэл зүүн гар тишээ нь болгоод сольж хаяад тэнгүүтээ яг ч толин биш л дээ. За тэгж хэлж болно те паритиг. Тэгээд тайм reversal буюу цаг хугацааных нь хөвсөгч нь нөгөө тишний харуулчихна гэж байна. Тэгэх юм бол ерөөсөө тэр бие нь одоо нөгөө тишээ хөдөлж байгаа антиметр болох нь шүү дээ. 100 гар тишээ хөдөлж байгаа цагийн эсрэг тишээ явж байгаа өнгөрсөн рүү явж байгаа антиметр болчихно гэсэн. Тэр антиметрийг одоогийн манай энэ байгалийн хуулиудыг үйлчилж байгаа физикийн хуулиуд яг адилхан үйлчлэх хэрэгтэй гэдэг. Хадгалагдах хэрэгтэй. Тэгэнгүүт ингэж хадгалагдж байгаа бол ерөөсөө энэ ертөнцид CPT гэх шимийг хийх юм бол
ертөнцийн толин тэгшин манай тэгшин хоёр хоорондоо ямар ч ялгаагүй болох ёстой гэсэн юм байдаг. Тэгсэн чинь цаг хугацаа чинь энэчнээс ингээд хоёр тишээгээд юу болчлоо ш тэгшэрхтэй болчлоо ш. Өнгөрсөн рүү явах, ирээдүг рүү явах хоёр. Тэгсэн мөртлөө ирээдүг бид нар мэдхгүй байгаад байна те. Тэгэхээр ягаад тэр ирээдүг мэдхгүй байгаад байна вэ гэдэг нь бас яг одоо тэр анхны ярианы хэсэг байхгүй. Яг цаг хугацаа ягаад ирээдүг рүү яваад байгаа юм. Өнгөрсөн рүү явбал яах вэ? Энтроп ягаад заавал ихсээд байгаа юм те. Энтроп уурдаг ертөнцтэй бол бас сонирхолтой л байгаа шүү дээ. Кинон дээр яадаг штэ. Ухраадаг машин байдаг штэ. Тэгээд тэрийг хийхдээ яасан бэ гэсэн чинь нэг тодорхой харуулдаггүй. Тэгээд киноны туршид юу гэж харуулдаг вэ гэхээр ямар ч ураа олборлдог те. Зүйл толгойт улсын нууцлагдтоос утас байсан хотоос тэгэнгүүтээ алгоритм нь яг юу юм гэдэг гэсэн чинь нэг 6-7 юм байт юм а гэдгийг хайчдаг штэ. Яг хөө тэгээд тэр урааныг плутон болгодог тэр технологиос миний харснаар тэндээс нэг ямар нэг цацраг ашиглаад тэр энтропиг нь эсрэг урсгал руу явуулдаг болгож байгаа тийм л технологи байх шиг байгаа. Гэхдээ яг тэр технологийн яг физикийн гаргалгаа тийм санаа байна уу? Ийм байсан би тэрийг анниhilaцд ороод орчих гин гэж утсан шүү дээ. Яг хоёр уулзчих юм бол анниhilaц гэдэг. Тэр машин бүр тэгж анниhilaцд оруулдаг машин байна гэж би ойлгосон шүү дээ. Хүний дотор байгаа бүх бөмбөг анниhilaцд орчгоор уулзч байна. Гэхдээ тий анниhilaцд оруулж байгаа. Цаг хугацааны нөгөө талаас оруулах юм бол хоргоо хоосноос нэг хоёр нөхрийг гаргаад ирж байгаа байхгүй. Яг клонинг машин шиг юм шүү. Саяных шиг CPT хийждэг машин л байгаа байхгүй. Эргээл хасаагийн биеинд байгаа бүх электронуудыг позитрон болгоод бүх протонуудын антипротон болгоод тэгээ хасааг баруунаараа бичдэг бол зүүнээрээ бичдэг болгоод тэгээ хасаагийн цаг хугацааг нөгөө тийш нь өгүүлээд тачиж байгаа байхгүй. Үлдсэн хүмүүсийн хувьд бол тэр юм чи алга болчих жоох байхгүй. Тийм. Гэхдээ гарынх нь юу өөрчлөгдөхгүй өстэй. Нөгөө энэ ертөнцөөс байхгүй болчихж байгаа. Яагаад гэвэл бидний цаг хугацаа цаашаа өргөжлөл явчихна шүү дээ. Гэтэл тэр хүн байхгүй болчихж байгаа өстэй. Ухраа явчихж байгаа шүү дээ. Буцаад. Ухарч явж байгаа нь байгаа шүү дээ. Тэгээ ухарч явж байгаа нь байгаа. Буцаад ухарч байгааг нь ухруулж явж байгаа цаг хугацаанд байхгүй болчихсон. Тэгэхээр нэг хоёр нөхөр машин руу ороод устдаад алга болчихж байгаа. Нөгөө талаас нь харах юм бол нэг машинаас нэг хоёр нөхөр гараад ирж байгаа. What? Тэгэхээр наа чи бол одоо яг дахиад share screen нөгөө за бас яг Feynman diagram дээр чинь тийм юм байдаг. Энэ яаж ярилцдаг юм бэ? Арилдгүй. Болрол энэ дээр шалгалт хийчихгүй да. Болрол энэ биш. Амархай. Одоо сая чи нэг юм weekly зураас хийсэн шүү дээ тий. Тэнгүүд Feynman-ы анх бас яг бодсон юм чинь нөгөө weekly зураас чи ингэж явж байгаад голд нь юм тойрог үсэж болохгүй. Ямар буухад тойрог. Тэгээ ингээ явцдаг. Тэгэхээр энэ нэг тойрог үсэж байгаа хоёр цэг байгаа шүү дээ. Энэ чи хоёрдугаар цэг байна тий. Энэ хоёр цэг яг энэ нийлж байгаа энэ хэсгүүд нь нөгөө хоёр өрөөчийн байж болж байгаа байхгүй тий. Тэгээ ингээд хоёрыг гарч яваад нөгөө өрөөн дээр очиод дахиад анниhilaцд ороод дахиад нөгөө тишгээ хоёр тишгээ гараа авчиж болдог. Тэгэхээр энийг болох нөгөө Feynman диаграмын гогцоотой диаграм гэж нэрлэдэг баг. Тэгээд энэ чи яг юм нэг юм цэгээс хоёр метр антиметр гараад агүй богино хугацаанд электрон позитрон хоёр болж фотон задарчаад буцаад хоорондоо нийлж анниhilaц үүсгээд фотон болоод цаашаа үргэлжилчихдэг. Тэгэхээр яг хасаагийн төрөний ярьснаар одоо манай киноны цаг хугацаа бол энэ тойрог дотор л үргэлжлээд байгаа юм байна л да. Луп дотор тий. Тэгээ ерөөсөө энээсээ цаашаа явахгүй наашаа явахгүй болцсон тий. Манай гол дүрийн хувьд бол энэгээр ингэж явж байгаа буцаад ишиг очиж байгаа шүү дээ. Тэгээ буцаад тэр фотон болж байгаа над хэсэг дээр нь биш. Тэр X-с W руу очиж шít. Тэр W юу тий. За. Тэгвэл тэр X чинь явж байгаад ойгоо W руу явчих чинь гэж ойлгоод байна шүү дээ тий. Ойгоод идэх нь ямар утгаараа? Кино бол бид нар тэгж харуулдаг байгаа байхгүй юу? X нь явж ийснаа W болоод ухраа авчиж байгаа байхгүй юу? Электрон байжснаа позитрон болоод ухраа. Тийм, позитрон болоод ухраа авчиж байгаа. Гэхдээ яг одоо бид манай ертөнцөөс харах юм бол энэ хоёр чинь нийлэнгүүтээ ингээ фотон болоод ууршаад алга болчихж байгаа байхгүй юу? Цаг хугацаа гэхдээ ухрааж иж болно шнэ цаг хугацаа утгагүй гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө талаас нь харах юм бол нэг фотон явж байгаад тэр машин дотор оронгуудаа хоёр электрон позитрон болоод салцж байгаа байхгүй юу? Одоо баруун талынх нь шүү дээ.
Тэнгүүд одоо яг хуу энийг ингэж ойлгож болно л да. Одоо яг энийг тэр чигтэн копи хийгээд тэрийг энэний гарч байгаа орж байгаануудыг нийлүүлээд ингээд тавиад нэг юм хойш оргишлаа гээд нэг фотон дээр л нэг электрон дүг ойгоо яваад байгаа юм шиг ингээ гаргачих болж байгаа байхгүй. Феминийхэн диаграмыг яг тийг зурж болох юм байна л да. Тэгэхээр яг бас нэг гоё санагдсан юм нь чинь нөгөө одоо өмнөх цаг хугацааны аялалтаа онлооч Interstellar жишээ нь баг дандаа харьцангуй онлохгүй юу те нөгөө классик цаг хугацааны аялал Back to the Future энэ чинь бүгд нэг тийм байдаг шүү дээ. Өнгөрсөн рүү нэг машинд суугаад тухайн моментөөрөө яваад очиж штеп те. Тэгж байгаа нэг юм өөрчилдөг. Саний Tenet-ийн нэг давуу тал чинь бүр Feynman Wheeler-ийн он чинь 2 дугаар дайны дараа гарсан онол шүү дээ. Тэр бүр арай нэг юм орчин үеийн онолыг ашигласан надад айгүй гоё санагдаад байна. Байдаг нэг юм биш те. Тэгмээс сүүлийн үеийн онол ашиглангууд бас ингээд толгой ирүүлээд эхэлж байгаа байхгүй. Ялангуяа нөгөө бөөмийн физикч айгүй толгой ирүүлдэг юм надад болохоор. Өөр баргийн найруулагч ийм концептыг кинонд ашиглахгүй шүү яг нь. Тийм энэ цаг хугацааны хувьд бол миний хувьд бол үнэхээр кино байсан. Миний мэдж байгаагаар Feynman диаграмыг харж байгаа юм цаг хугацааны аялалтай байсан 2 дахь кино. Тэр Шен Карут гэдэг нэг Америк найруулагч Primer гэх кино гэдэг. Тэр чинь бас цаг хугацааны аялалтай. Тэр чинь бас Feynman диаграм ашигладаг. Бас нэг Spanish Time Crimes гэх кинонд яг тийм луп гардаг аахгүй юу? Тийм лупээр тэр амар гоё шүү. Тэр луптэй киноноо зөндөө байдаг. Үгүй тэр Feynman Predestination шүү дээ. Тэр чи өөрөө. Тэр чинь цаг хугацаагаар аялцдаг шүү. Гэтэ яг энэ шиг нөгөө луптэндээ баг ордгоо үсттэй. Ухард юм уу тэд нар дээр нь? Цагаар аялцдаг байхгүй ухардаг биш. Тэр амар талаа эргүүлнэ байж. Тэр аюу хэцүү кино. Нэг л гол дүртэй те гэдэг байхгүй. Time Crime чинь бас тийм биш. Тэр гоё те. Тэр аюу сайн кино байсан. Данч нэг амар нэрд гараад кино руу орж. Манай Tenet дээр чинь бас тэгдэж штэ. Би чинь гол дүр гэж яваадсан чинь. Үгүй чи зүгээр тоглогчтой гэсэн чинь би гол дүр байсан юм байна гэж сүлтэн гарч ирсэн. Одоо саний зурагч аягүй инженеэр энэ авахгүй те. Тэгвэл энэ дээгүүр явж байгаа нь бол одоо манай цаг хугацаа байлаа гэхэд эн чинь нөгөө доогуур нөгөө тийшээ явж байгаа нь бидэртэй харьцангуй энэ өрөө рүү ороод энэ одоо зэхэр өрөө энэ улаан өрөө л байгаа байхгүй. Тэнгүүд эн чинь нэг юм сонирхолтой юм зүгээр фантазилж ярьж болж байгаа юм. Одоо энэчнээс нөхөр цаг хугацааны аялал энэчнээс нөхөр энэ цэгээс нөхөр цаг хугацааны аялал хийгээд энэ тойргоор яваад энэ өнгөрсөнд очиод нэг юм өөрчилчихэл доо. Тэгээ буцаад өөрийнхөө энэ ирээдүйн рүү ирэнгүүт яг энэ цэг дээр очиж болно те. Тэнгүүд тойргийн нэг давуу тал чинь би энэ суман дээр нэг цэг авлаа гэхэд тэрний доор яг нэг эсрэг цэг нэг заавал болно те. Тойрог дээр бүх цэгүүд чинь тийм шүү. Тэгэхээр би энд ямар нэгэн үйлдэл өөрчилсөн ч гэсэн энд ч юм уу ямар нэгэн үйлдэл өөрчилсөн ч гэсэн энийг нь өөрчлөөгүй анти өөрчилсөн үйлдэл нь заавал нөгөө талд нь байж л байдаг. Тэгэхээр ингээд цаг хугацаагаар өнгөрсөн учраас нэг юм өөрчилсөн ч гэсэн тэрийг өөрчилсөн гэдэг юм заавал олдох учраас цаг хугацааны аялал байгаа ч гэсэн цаг хугацааны аяллыг байгаа үгүй мэдэж болохгүй болчихж байгаа. Тэгэхээр агууд надад бол энэ нэг сонирхолтой санагдсан л та. Тийм ээ. Тэгэхээр бүр ингээд элэг бүүмийн төвшөнд хоёр фемийн диаграмыг ингээд нийлүүлсэн гэж ойлгож болох уу? Ингээд. Үгүй саний нөгөө тойрогтой диаграм наад байхгүй. Яг тэгж харагддаг. Яг бүр яг тэгж ойлгож болохгүй л дээ. Одоо тэгэнгүүт тэгж гин гэдэг чинь бүр ингээ бөөмийн төвшөндөө айгүй бол одоо фантази ярьж байгаа шин хүмүүстэй хэлэхгүй бол тээ. Сая юу гардаг. Бөөм бүр электронны бөөмийнхэн төвшөнд ингээ өнгөрсөнтэйгээ харилцан үйлчлэлд орчоод бас ирээдүйтэйгээ харилцан үйлчлэлд орчдөг. Тэгэнгүүт яг тэрийг хэмжээ ихээр хэмжих боломжгүй. Тодорхойгүй харьцаа гэдэг юм байгаа юм чинь. Өнгөрсөндөө яаж харилцуулчлал орсон, ирээдүйдээ яаж харилцуулчлал орсон мэдэх боломжгүй. Тэгэхээр тэр бөөмийг өнгөрсөн рүү аялцсан ч гэж хэлж болно, аялаагүй ч гэж хэлж болно. Тэгээ хөөгөө явахаар ерөөсө цаг хугацаа гэдэг концепт хэрэггүй болчихж байгаа юм тийм ч. Зөвхөн юм нэг ингээд одоо баг хүний тархит гэж үглэж авдаг юм шиг байна тийм. Юу гэж бодож байна? Хүний тархи зүгээр концептуудыг яах гал цэгцтэй болгох гээд зүгээр цаг хугацаа гэдэг ойлголтыг хүчээр оруулж ирж дарааллуулахгүй бол сэтгэх ухамсарынхаа төвшөнд амар төвөгтэй сэтгэн бодоход саад болохоор чадахгүй. Тэр Tenet эхлэхдээ нэг салхины сэлсэн дотор нэг баахан уддаг шүү дээ. Тийм.
Яг тэр үед ухарч явж байгаа нөхөр нь тэнд явж исэн гэсэн үг тий. Тэр Тийм шүү дээ. Тийм дээ. Time pinch ч баг кино эхлэхэд болчихж байгаа юм шүү. Өөр газар. Кино эхлэхээс өмнө ихэнд очдөг. Киноны төгсгөлд очдөг гэсэн чинь бүр кино эхлэхээс өмнө үү? Тийм. Тийм билээ. Ер нь кино чи эхлэхдээ төгсөж байгаа юм шүү дээ. Тий, ер нь тий. Төгсөхдөө эхэлж байгаа шүү дээ. Тийм. За эхэлж. Тий, хэдүүл гоё хэрэгтэй. Би нөгөө нэг кино үзэж хахад манай гол дээрэн залуу ухраад явдсан штэ. Тэгээд ухарч байхдаа машин барьдсан штэ. Тэр хэсгийг би бүр тайлбарлуулмаар санагдаад тах юм. Тэр хэсэг амар санагдаагүй юу? Ингээд машин барьж чадаад байгаа наа. харин тийм яг яаж амар хэцүү барьдаг штэ. Хэцүү барьсан тулдаа нөгөө машины хажуу тойл мөргөнгүүтээ онголцдог штэ. Тэгээд дуулсан анзаарсан. Тэр толийг анх хагарсан эхэлсэнийг. Тийм. Сүүлд нь залгсан штэ. Та нар яасан үлэн нүдтэй юм бэ? Юу гэсэн үг вэ? Тэр тойл хагарсан эхлэгүүд нь за энэ толийг хэн нэгэн ширхгэндээ гэж бодлоо. Трейлер дээр угаасаа яаж яхад мөрөгцсөнийг хэлэх үү тэгэл. Нөгөө хинэ Брайан Грин гэдэг нөхөр өгдөг штэ. Америкийн дэлхийн шинжилгээний фестивалыг зохион байгуулдаг. Тэр чинь нөгөө string theory-гийн бас нэг тэгшин метр нээсэн нөхөр. Тэрний нэг Fabric of the Cosmos ухаа баримтат кинон дээр нь харьцангуй онолын хэсэг гардаг байхгүй. Тэрэн дээр ингээд харьцангуй онол цаг хугацаа бол яг ингээд хүн кино үзэж байгаа юм шиг гээд кино ч ингээд нэг сценээр ингээд явцсан байгаа шүү дээ. Тэр шиг харьцангуй онолын цаг хугацаа бол ингээд фреймээр ингээд үргэлжилж явдаг юм гээд ярьжсэн. Тэр санаанд ороод юу гэхээр тэр нөгөө нэг тойл хагарцсан байгаа. Бүр яг киноны эхний хэсгээр бол нөхөр буудуулах чих тэр шатны нэг хэсэг дээр буудцсан сумны орон гарцсан байж байгаа дуг гэж бүглэрчдэг шүү дээ. Тэр мэрийг харангууд эн чинь яг түрүүний Feynman diagram шиг ингээд өнгөрсөн одоо ирээдүйнүүд нь угаасаа бүгд нэг юм зэрэг болоод гэхдээ ингээд хоорондоо харилцан хүчлэлт ороо явж байгаа. Тэгэнгүүт нэг зөвүүн ингээд би яг одоод амьдарч байгаа мөртлөө ирээдүйд болох юмыг зэрэг мэдэж болж байгаа болоо тий. Тэр нь их гоё яваад байгаа байхгүй. Тийм технологитой болчихвол тий. Тий. Тэр ихтэй mind blowing. Хэдүүлээ арбид сууж хахад нэг амар фантазилж ярьж байсан шүү дээ. Өнгөрсөн одоо ирээдүйд бүгдээрээ би бинийгээ мэдж байгаа, харилцуулж байгаа юм чинь. Тий. Ирээдүйд өнгөрсөнд үйлчилж болно, нөлөөлж болно гэж яг фантазилж байгаа шүү дээ. Wheeler гэдэг нөхөр нь шүү дээ, тий. Тэр нөхөр чинь болохоор яг тийм ярьжсэн байхгүй нөгөө нэг фотон болохоор бүх цаг үе зэрэг оршиж байгаа. Тэгээд ирээдүйд байгаа фотон өнгөрсөнд байгаа фотонтойгоо нөлөөлцөөд тэгээд нөгөө нэг одоо ирээдүйд би хөндөгдөх нь үгүй юу? Quantum physics дээр чинь нэг хөнддөг гэж яриад байдаг шүү дээ. Тэр хөндөгдөх үгүй юу гэдэг ирээдүйд хөндөгдөх үгүйгээ мэдээд их сурвалжаасаа гарч байхдаа одоо нэг лазераасаа гэрэл бол гэрлээсээ гарч байхдаа тэр фотон ирээдүйд хизээ хаана очиж үхэхээ мэддэг. Одоо тэр хөндөгдөн гэдэг нь болохоор одоо үхлэн гэж байгаа байхгүй тэр фотоны хувьд. Тэг яаж үхэхээ мэддэг. За хизээч үхэхгүй байх юм бол тэр фотон болохоор ерөөсөө хинч ажиглахдаггүй гэсэн үг. Тийм болохоор анханасаа угаасаа бөөмж тэр юунаас гарахгүй гэсэн үг. Гарч ирэхгүй. Тэгээд байхгүй юмны философи. Тийм юм бол Wheeler болохоор тийм санаа дэвшүүлж байгаа байхгүй. Ирээдүгээс ирж байгаа тэр фотоноос одоо хов зөөлгөөд тэгээд одоо ирээдүгээс ирсэн лөө мэдээлэл дамжуулж болох юм байна гэдэг ийм санаа гаргаж байгаа байхгүй. Ер нь дандаа нэг ийм зөвүүн санаа гаргадаг гаралтай Wheeler гэдэг бол эсэргүү санаа. Наад хүн чи одоо хүртэл амьд байд юм уу? Баг уу. Чи Feynman-ы багш штэ Wheeler чинь. Оо тийм үү заа. Тэгээ багштайгаа нийлж байгаа тийм гоё зөвөм юу гаргаж байгаа юм тий. Харин тэр чинь нөгөө Feynman чинь яг дэлхийн 20 дугаар дайны үед дөнгөж 21-22 настай PhD-г авсан байсан. Тэгээ нөхөр яг PhD-д Princeton сурж байхад дэлхийн 2 дугаар дан болоод тэгээд Oppenheimer-ийн удирдлаганд орно. Manhattan төсөл дээр цөмийн бөмбөг хийх орж исэн хамгийн залуу физикч гэж байна. Тэр үед Feynman-ы нэг хэд хэдэн санаа гаргасан. Нэг нь одоо бид нар яриад байгаа Feynman Wheeler-ийн онол тий. Тэр нь бүр өөрөө Feynman-ы докторийн одоо юу диссертац юм баггүй. Тэгээд тэр чинь бүр сүүл рүүгээ хөгжиж яваад
Feynman-ы замын интеграл энэ болоод бүр quantum mechanics-ийн цоошин салбар болоо явцсан. Тэгээ нэг интерпретац болоо явцсан. Тэгснээр нөхөр бас атомын бөмбөг дээр ажиллаж явж байхдаа юу штэ бид нар өнөөдөр параллел тооцоо энэ төр гэж юм ярьдаг те. Тэрийг анх санаачилсан. Тэр үед яасан байна л да. Нэг өрөөнд ингээ баахан тоо боддог хүмүүс суучаад нэг тэгштэйг бүгд нэгэн зэрэг бодоод яг адилхан хариу гаргаад за одоо зүг боллоо гэж дараагийн юм руу ордог. Тэгмэл Feynman энэ ерөөсө цагаа алдаад ингээд нөгөө нэг тэгштэглүүдээ ингээд агүй олон болгож хуваагаад нэг өрөөнд байгаа нэг хэсгийг бодоод нөгөө өрөөнд байгаа нэг хэсгийг яг зүг бодоод өөр нэг өрөөнд байгаа нэг хэсгийг зүг бодоод тэгээ хооронд нь компьютер очиж нийлүүлчихдэг. Нөгөө жишээ нь параллел тооцоотой адилхан мөн. Тэрийг анх санаачилсан. Яг дараа нөхөр бол бүр тэтгэврт галсан хаанаа явж байгаа бас л нөгөө орчин үед яригдаг нано технологи гэдэг шүү дээ. Тэрний санааг бас анх гаргасан. Тэгээд хасаагийн дуртай квант компьютер энэ чинь санааг бас Feynman анх гаргасан. Нөгөөс нь хамгийн зэрэгцээ толгойн амир хүмүүс чинь тий. Тэргээр Feynman ч нөгөө миний шүтдэг үзэгчлээ. Энэ нөгөө тентэр чинь шинжлэх ухааныхын талаас нь туслах гад Интерстеллар дээр бас ажиллаж байсан эрдэнэтэй ажилласан шүү дээ. Тэгээ ер нь өөр физикчтэй. Үгүй Кип Торн ажилласан байсан шүү дээ. Тийм Кип Торн ажилласан байсан. Тэгээд миний асуух гэдэг юм болонго та нарыг Интерстеллар яг scientifically яг шинжлэх ухааны талаас зөв бол 1-10 оноор дүгнэх бол хэдээр дүгнэх вэ? Тент бол хэд гэж дүгнэх вэ? Би хоёулаа Яг концепт бол 10. Гэхдээ физикийн яг accuracy гэх юм бол 4. Би бол 10 л үгүй. Интерстеллар тоо. Тий. Тэгсэн дээр нь хоёулангийнх нь бодлыг сонссон. Интерстеллар дээр нэг 6 мурга. Тэр 4 хэмжээс бол амар таалагдав. Харин би тэнэт дээр багайг өгнө. Тэнэт гэдэг физикийн accuracy гэдэг хэрэг юм биш үү? Гоё концептыг ташиж. Тийм, концепт нь амар гоё. Интерстеллар чинь бол нэг зөвүүн нь тэр хар нүхний хэмжээ, өтний нүхний хэмжээ энэ яг нарийн бодсон шүү дээ. Яг тэр 5 дахь хэмжээс хайр бол 5 дахь хэмжээс гэдэг концепт л жоохон хитэр ялгаатай концептээс. Тэр чинь шинжлэх ухааны хариулт өгөөгүй байгаа blind spot дээр л тоглолт хийж байгаа болохоос шал шинжлэх ухааныг зөрчиж байгаа бол хэрэг биш шүү дээ. Яг тэгээд зүгээр уран сайхны уран бүтээлчний нэг эрэлхийлэл юм. Яг гэдэг аль нь илүү гоё концептыг хүндсэн бэ гэвэл надад л теннит арай гоё санагдана. Арай манай салбарт ойр. Теннитийн концепт нь гоё тийм. Теннит бол амар mind blowing. Hit mind blowing. Interstellar бол ингээд гэдэг бас теннит бол тэнэт дээр mind flow болохтой ингэж болох хэрэгтэй байхгүй. Тэнэт дээр mind flow болохоос өмнө mind flow болсон байх юм шүү дээ. Болцсон орж ирээ. Тэгээ mind flow болохтой mind flow болсон байгааг олж мэдэн шүү дээ. Mind flow биш бол тийч л mind flow нь болсон байснаа мэдгэнэ шүү дээ. Тэр бол надаа концепт нь бол хэвээр үнэхээр гайхалтай гоё санагдсан. Шинжлэх ухааны би өөрөө сайн ойлгохгүй болохоор тэгээд уран сайхан талаас нь харсан. Тэгэл хичнээн шинжлэх ухаан зүвж хийсэн, бурууч хийсэн зүгээр надад хамаагүй гоё л кино болсон гэлээ. Яг орчин үеийн нөгөө физикийн юмнууд яригадаад байгаа л надад их гоё эсвэл ялангуяа баг анх удаага кинонд дээрээс Feynman Wheeler гэдэг үгийг хоёуланг нэг дор олж харсан баг. Feynman бол Feynman-ыг ярьдаг байхгүй, Wheeler-тэй нь ярьдгүй гэж байна. Feynman-ыг юу танилцуулаад баг 2 минут энэ төр ярьдаг үстэй. Тэгдэж шít. Хальт юм уу нь ярьдээ шít. Монолог явдаг шít. Feynman чинь бас ихтэй айгүй хүнд кино шүү. Тэр Feynman-ийн найруулагч Shane Carruth-ийн нөхөр чинь бас юу гэсэн. Математикээр магистр хийгээд компьютер сайенс руу орж явж байгаад тэрийг хаяад кино найруулагч болсон нөхөр юм лээ. Киноныхын хөгжим, зохиол, найруулга бүгдийг нь өөрөө хийдэг. Universal Watch. Нолан Tenet-ийг хийхээс өмнө Tenet-ийг хийцэн байсан баг тий. Надад их санагдсан шүү дээ. Босод бүх кинонуудаа нийлүүлсэн юм шиг. Цаг хугацаанд ер нь цаг хугацааны аяллаа тухай аялалч гэж одоо ер нь цаг хугацаагаар тоглодог юм шиг санагдаад байгаа байхгүй кино бол. Найруулагчийн онцлог нь бол кино болгон дээрээ цаг хугацаа гэдэг концептыг өөр гаргаж ирдэг л.
Тэгээд киноныхоо концепт болгодог хүн шүү дээ. яг гоё нийлүүлсэн хамгийн төгсөн л юм шиг санагдсан. Цаг хугацаа Олон гэдэг жилийн нь яг бүр айгу өстой ядаргаатай хэцүү юм байгаа байхгүй тий. Одоо ертөнц ингээл одоо ингээл томролт хилээд байгаа шүү дээ. Тэнгүүд ертөнц чинь 3 ирээдүй байгаа гэдэг чинь. Нэг бол ингээд тэр чигтээ хилээд оргоо болсон болчихно. Үгүй бол ингээд хилж яагаад яг нэг юм доктортой хөрх юм л чинь тий. Хилцэн бөмбөг шиг. Үлд чинь. Эсвэл ингээд хилж яагаад яг зогсчоод буцаад ингээд жижиг хийгээ гаргаад явчихна тий. Тэнгүүд нөгөө буцаж байгаа нөхцөлийг сонирн байгаа байхгүй. Тэр чинь буцсан гэхээр баг цаг хугацаа өнгөрснөргөө уурсах гэдэг юм хаашаа. Энтроп нь багассан гэсэн тий. Тийм багсан гэсэн. Стожики ертөнц өөрөө тэнэт. Одоо нөгөө Рожер Пенрос энтрийн цикл ертөнцийн онол гэдэг шүү дээ. Тэр чинь ингээд анхандаа Big Bang болоод ертөнц үүсчээл буцаал агшаал дахиад Big Bang болоод ингээд нэг циклэр ингээд яваад идэг. Бараг тэнэт ертөнц тийм ертөнц юм хаашаа нэ. Цикл ертөнц маяг. Саяны онол яг яадаг гинэ? Яан гэсэн үг. ертөнцийн төгсгөлийн онолуудын нэг нь. Рожер Пенрос энтрийн цикл ертөнцийн онол чинь ингээд их тесрэлтээс ертөнц үүсчихэж байгаа шүү дээ. За. Тэгээ ингээд тэлж явж байгаа нэг тодорхой критикал утган дээр очиж буцаад агшичдаг баг. Агшаад бүх юм тесрэлтийн цэг дээр очиод дахиад тесрээд дахиад ингээд нэг юм Тэгээд дахиж тэлэх боломжгүй болцоод ингээд болцоод давтаад яваад байдаг ертөнц. Хамгуудын. энэ дээр бас ингэж байдаг шүү дээ. ертөнц ингээ яг ингээ тэлж зогсон шүү дээ тий. Зогсонгуудаа эргээд буцаж хомигдож эхэлнэ шүү дээ. Яг энэ мөчөөд бол яг тэр цэг хүртэл эхлээс тэр цэг хүртэл зүйлс ингээд цаг хугацаа нохорсон байдлаар явагдаж хагаад тэгээд их тесрэл дээр очоод нөгөө нэг юу лээ big crunch болдог тий. Тэгээд тэр хүртэл явсан юм буцаж ухраа ингээд явж байгаа шиг болоод тэгээд тэндээсээ дахиж ингээд яг тэрөний хэлсэн шиг чинь тий. Тэгээд нэг юм зүрх ингээд логсож байгаа юм шиг. Гэхдээ яг тийм ертөнцийн бас юм айгуу жоохон гонигтай санагдаад байна. Тэр чинь анхны нөхцөл дээр ингээд нэг юм түүх болчлоо шүү дээ, таймлайн. Тэнгүүд тэр чин давтагдаал яваад юм гэсэн үг шүү дээ. Бид нар ингээд подкаст хийх нь угаасаа үнэн одоо энэ амьдралд байгаа бүх түүхүүд өмнө болсон ирээдүйч болно гэхээр баг том юм хаашаа тий. Том гэдэг чинь баг юм Монгол үг гэдэг шүү дээ. Юм олон дахин хийгээд байгаа ямар томтой юм. Тэр шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол ерөөсөө таалагдахгүй детерминистик талаас. ертөнц ерөөсөө детерминистик биш байвал их ядаж сонирхолтой биш үү? Хөв төвлөж байхгүй юм. Биш үү тий бараг. Бүх юм детерминистик явж ийснаа ганц хоёр юм өөрчлөгчдөг тий. Одоо квант механик чи яг ертөнц детерминистик гэхдээ юу детерминистик вэ гэдгийг мэдэх боломжгүй байгаа юм шүү. Одоо тэр чинь ингээ өнгөрсөн ирээдүй бүгд зэрэг хоорондоо болж байгаа ч гэсэн яг болгоод яг юу болох вэ гэдгийг мэдэх боломжгүй. Наана тэрийгээ заавал болгож ич за ийм юм боллоо гэдгийг мэдэх боломжтой. Би бол тэгэж ойлгоод байгаа шүү. 50 дээр 100 хэдүүлээ нэг яасан шүү дээ. Философийн групп дээр шинжлэх ухаан гэдэг чинь ер нь юмыг детерминистикээр тайлбарлалт юм биш үү гэж юу statement тодорхойлолт гаргаж ирсэн ээ. Сүүлд нь квант физик чинь юмыг детерминистикээр тайлбарлаж чадахгүй байгаа штэ. Гэхдээ бид нэр яг детерминистикээр тайлбарлах боломжтой эсхийг нь мэдээгүй байгаа юу, мэдж байгаа юу, мэдгүй байгаа юу гэдгийг мэдэхгүй байгаа болохоор яг шинжлэх ухаан яг детерминистикээр тайлбарлах гэдэг юм уу? Эсвэл зүгээр детерминистик биш гэдгийг хүлээн зөвшөөрөх үү гэж ярьж байсан. Квант механикт бол детерминизм байхгүй болчихж байгаа шүү дээ. Ерөөсөө бөөмийн байрлал детерминизм гэдэг чинь ямар нэгэн одоо хэмжигдэхүүний 100% мэдж гин гэсэн үг шүү дээ. Одоо нэг Лапласын теорем тэнгууд бас зарим хэдэн эрдэмтэд байгаа байхгүй юу? Зүгээр детерминистик байгаа эсхийг нь бид нар мэдэж чадахгүй байгаа. Хараахан яг ямар детерминизмээр явах хэвээр ямар зарчмаар олж харж чадахгүй байгааг боломжгүй бүрийдэг. Тий. Нөгөө нэг юм кинон дээр болохоор ингэдэж штэ. Нөгөө хүүхэн очдсон штэ завин дээр. Өөрийнхөө хүүхийг ярьж идэг лөө. Тэгсэн чинь балерант чинь өөр хүүхэнтэй явж исэн. Намайг ингээд нөгөөт нь өсөрж исэн. Тэгээд би амар атаархсан тэр хүүхэнд гээд ярьдэн штэ тий. Тэр үеэс хойш ингээд сэтгэл нь хөрцөн маягийн юм ярьдэн штэ. Хамгийн гол нь тэр үед чинь тэр нөхөр ингээд амьд үлдсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг тэр тайм пинч ажиллагааны үеэр нөгөө нэг хүүхэн ч очингууд алчдаг үстэй. Нөгөө нэг завар ирэхээс нөгөө алчингууд өсөрчдөг штэ. Тийм. Гэхдээ юу ч дээ. Манай хүүхэн чинь тийшээ очиж явахт манай гол дүрийн Сатурч гэсэн бас өөрөө цуг очиж байгаа шүү дээ. Тэр цаг үед байсан Сатурыг биш өнгөрснөөс буцаад тэр цаг үедээр очисон Сатурыг алж байгаа шүү.
киногоо дахиж үзэх гэсэн. Нэг л болохоор Би харин эхний үзүүртээр яг жоохон тэгж конфьюз болчихгоо. Тэгээ орой унтахтаа бодож ирсэн байхгүй. Нэг дор ингээ айгу Тэнэтийн нэг сул тал тийм санагдсан. Нэг дор ингээ бөөн үйл явдал гараад болох гэж чинь. Тэнгүүд нь тэрхий комплекс ойлгохын тулд хүмүүс Feynman диаграмыг бодохын тулд нэг талаас нь ингэж уншвал айгу амархан ойлгодог байхгүй Feynman диаграм. Бүх талаас нь зэрэг уншчих юм бол айгу хүнд болчихно. Яг нэг гарч байгаа сумаа ухраагаад ингээ явчих юм бол айгу амар. Одоо электроникээр хэлхээ босрохтой тэгвэл амархан байдаг шүү дээ. Хасгаасаа нэмхрүүн чиглүүлээд хэлхийгээ босорчвол ойлгоход амархан. Яг тэр шиг кинога зөвхөн Саторын өнцгөөс авч үзэж байгаа байхгүй. За Сатор эхлээд тэр сцен дээр гараад ингэж яваад өнгөрсөн рүү очиод ингэсэн юм байна ингээд айгүй амархан ойлгогдож байгаа байхгүй тийм чи юу болсон. Айгүй дараа нь гол дүрийн нөхөр нэг ойлгоод Pattinson нэг ойлгоно. Бүгд өөрөөрийн цаг хугацаар гэтэл нөгөө нэг юм луп дотроо тойрол яваад байгаа байхгүй тийм. Тэгвэл айгүй амархан ойлгож байна. Тийм хинт хэлж өгье яа. Ойлгохгүй юм шүү. Киноноос ярьж болох өөр нэг чухал физикийн ярьж болох юм юу вэ гэхээр Сатор яаж дэлхийг сүрүүлэх гэжсэн бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Угаасаа ирээдүгээс мессеж ирсэн шүү дээ. Дэлхий ийм болно гэд. Тийм байхад ирээдүгийн хувьд бас төгсгөлийг нь хийх гээд байгаа байхгүй юу? Сатор болохоор. Тийм. Яг энэ дээр яг ямар процесс яваад байна гэдгийг ярилцъя л да. Надад яаж сүрүүлэх гээд байна? Түрүүн ярьсан шиг одоо нөгөө Feynman диаграмын гогцон дээр ингээд өнгөрсөн рүү очиод нэг юмыг өөрчилчлөө гэхэд тэрийг нь өөрчлөгөөг нь өөрчилсөн байх анти өөрчлөлтөн заавал байж ах хэрэгтэй гэж хоорондоо усталцчих штеп. Тэгэхээр угаасаа тэр нөхдүүд анхандаа хамгийн анх өнгөрсөн рүү тэр аялсан ямар нэгэн юм болчихж байгаа штеп. Тэр үе тэнцээ цаг хугацааны юм гогцоор лүп үүссэн. Тэгээ тэрнээс гарах ямарч боломжгүй. Тэр дотроо л ингээд зууралдаад хин ч ирээдүгээ мэдхгүй тэгсэн мөртлөө мэдээд идэгтэй. Тэрнээсээ гэхдээ гарч чадахгүй нэг юм чөтгөрийн тойрог шиг юмд орцсон. Тэгэж яваад байна гэж ойлгоод байна. Тэгээ угаасаа ирээдүг гэх юм бол өнгөрснөө угаасаа устгаж чадахгүй. Өнгөрсөн байгаа нөхдүүд ирээдүг нь тэр үйлдэлийг угаасаа зогсоож чадахгүй. Тэгсэн мөртлөө тэрийг зогсоохын төлөө үйлдэл хийхгүй бол болохгүй. Гэтэ тэрийгэ болохгүйгнээс болохгүй байдаг үйлдэл байх хэрэгтэй. Юу ч идэ. Яг тэр дэлхийг сүрүүлэх гээд байна гэдэг дээр нөгөө нэг бөмбөг салгасан шүү дээ. Сүлд төгөл дээр бөөнөрөө дарж ороод хоёр янзаар ороод. Тэрэн дээр яг бөмбөг дэлбэлээ дэлхийг сүрүүлэх гээд байгаадаа биш. Зүгээр яг бидний урагшаа явж байгаа чиглэлийн цаг хугацаа, тэгээ хойдоос явж байгаа чиглэлийн цаг хугацаа яг дундаа ирж уулзаад цаг хугацааны төгсгөл нь болж байна. Яг тэр төгсгөлийн цэгийг тавих гээд байна гэж би зүгээр бодсон. Тэр чинь бас тэгжсэн. Хоёр төгсгөл дээр яг анзаарсан нөгөө тийм том бөмбөг дэлбэлэх гээд байгаа шалтгаан нь одоо ингээд тэр өрөөчин бол нэг хүнийг ч юм уу нэг объектыг эсрэг болгочихж шээ. Тэр бөмбөгийг тислээд одоо эргэн тойрны огторгуу байгаа шүү дээ. Тэр чигтний эсрэг болох юм л. Дэлхийн дээр байгаа бүх юмыг тэр чигтний эсрэг болгочвол нөгөө талд нь бүх юм нь энгийн байгаа дэлхийн хоёр чи хоорондоо уулзах юм бол анигиляцтай болох. Тийм санаа гаргаад ирсэн юм билээ л дээ. Тэгснэ тэр нөгөө онгоцонд явж байхдаа бахан өвөгийн парадокс ирсэн шүү дээ. Өвөг авчвал яах вэ гэдэг баг жоохон урсгаад шүү дээ. Тэр нь цаашаагаа alternate timeline буюу нэг өөр параллел ертөнцийн юмнууд яриад байгаа байхгүй тий. Тэнгүүд тэр нь би яг би нөгөө ингэж оцох гол дүрийн багийн өнгөсөн рүү очиод тэр үйл явдал болчоод нөгөө нэг энэтхэг хүүхнийг очиод будчихж байгаа шүү дээ. Тэр чинь өнгөрсөн байгаа хүн шүү дээ. Одоо яг таймлайнаараа буцаад өөрийнхөө өмнөх байсан руу явна шүү дээ. Ухарж очичоод алах гэжсэн юм шүү. Тий. Одоо нөхөр бол ухарч очсон тий. Хүүхэн очиод өөрийнхөө даалгаврыг биелүүлчихэнгүүт буцаад яг өөрийнх нь таймлайнаараа өмнөх юмнуудаа ингээд даваад явна шүү. Тэг уул нь тэгж болохгүй тий. Тэгэх юм бол тэр чинь парадокс үүсгэж байгаа байхгүй. Эргэж очиж чадахгүй гэдэг. Тэгэхээр ингээд миний бодлоор ингээд тэр гогцоо нэг юм ганцхан юм гогцоо биш. Тэгээ ингэж харах юм бол эхлээд нэг юм гогцоо үсээд цаашаа нэг спираль болоод явцсан гэж байна. Анханд нэг юм үйл явдлууд ингээд цаашаа үйл явдлууд гэтээ гогцоотойгоо гэтээ өмнөхөөс юм спираль үсгээд явцсан. Тэгэх юм бол энэ бол зүгээр нөө тэр киног шинжилгээнээр ойлгож хичээж байгаа юм шүү дээ. Тийм байвал яг энэ киноны тэр зохиол бол айгүй найс болчихж байгаа. Тэр нөгөө төгсгөлийн сцен байдаг нь учиртай байх л та нөгөө үзэгчдэд энэ параллел ертөнцийг үүсгэж гинөө эсвэл өнгөрснөөс ирээдүгээс өнгөрсөнд очсон энэтхэг хүүхнийг алж гинөө гэдэг нь бас тэр үедээ асуудал болоод үлдчихэж байгаа байхгүй юу?
Кинон дээр бол ерөөсөө параллел ертөнцийн ямар ч сэжүүр гаргаж ирдэггүй шүү дээ. Тэрнээс өөрөөр. Өвөгийн парадокс л ярьдаг л бас. Тий. Хасаа яасан. Гүү. Би яагаад ч. Нэг нөгөө тайлбарлалцсан амир энгийн зураг яваад байсан шүү дээ. Тэрийг харсан уу? Хятад аа. Тий, хоёр янзын зураг яваад байсан шүү дээ. Тэрийг зүгээр харчаад за киногоо л бичээвэлгүүд гэдэг нэг аашаа шүү дээ. Ингээд зурцсан тий. Тэнэт бас яг киноныхаа хувьд үзэхэд их гоё кино бай тий. Нэг үйл явдлыг хоёр өөр өнцгөөс харж болж байгаа байхгүй тэр кино чинь. Зохиол тийм мөртлөө амар complicated юм шиг мөртлөө ясан дээр айгүй easy зохиол байгаа байхгүй тий. Хитгэн л үйл явдалтай шүү дээ. Нэг шолооны дагуу 4-5 үйл явдал бичингүүтээ буцаагаад ухраагаад нөгөө үйл явдлуудаа бичээд тэгээ кино болчих жоох. Оолын сонсох бол уурлахаар юм шиг. 10 хэдэн жил бодсон үнд тэгээсэн ч уурл. Яа тэгээ угаасаа физик юм шиг болохоор муухай хүн тийм. Тэгсэн мөө. Тэр түрүүн данаас авахгүй л нөгөө нэг яга маск зүгээд байгаа ингээд. Нэг маск зүгээд байсан шүү дээ. Тэрийг нэрээ ярьсан. Тийм. Нөгөө нэг бид нар ягаад юуны физикийн accuracy энэ кинон дээр амар муу байгаа вэ гэхээр нөгөө макробит дээр энтроп нь цаг хугацааны эсрэг урсгал руу явхаар тэн дээр тэр кинон дээр гарч байгаагаас хамаагүй олон нарийн асуудал гарах хэвээр тэрийг зүгээр нэг маскаар ч юм уу шидчихээр жоохон хитрхи хөнгөвчлсэн санагдсан л. Гэхдээ яг тэрний хамгийн гоё хэсэг нөгөө нэг дэлбэрсэн чинь хөлдчихдэг. Тэр гоё байсан шүү дээ. Тэр мат тэр ястаа гоё байсан. Бүгд энэ дээр сал нэг яаснасаа олж юу лээ шатснаасаа олж хөлдөж өгсөн айхны юм бол. Шахлаа гэдэг ястаа гоё байсан шүү. Би бүр гахаад юу яага хөлдөөд игэлээ гэж бүгд даарсан байж байгаа нас юу хэлээ. Тэгээд нөгөө нэг бас нэг сонирхолтой юм битгий очиж ингээд битгий одоо гараа чи хэрэггүй наад тэдтэй баг чи хүсээд байгаа юм өгчнө гэдгсэн чинь зөрүүлж байгаа гараад яг өгчдөг те. Өгч байгаа нь ясаа өгөх тодорхой байсан те. Өгөх нь тодорхой болсон байсан шүү дээ. Тэгээ гол нь болохоор тэр нөгөө нэг нөхөр болохоор мэдчихсэн байгаа байхгүй өгнө гэдгийг. Тий. Болж гэж чатаа бас өгнө гэдгийг мэдчихсэн байгаа байхгүй. Тэр чинь эсвэл чиний түрүүний ярьдаг фото шиг байгаа байхгүй тий. Үхэн гэдгийг мэдчихсэн гэдэгтэй адилхан юм уу байхгүй. Угсаа өгөхөө мэдээд явцдаг штэ зүйлд бас. Тийм штэ. Патас. Сатарын хүүхдүүд нь штэ. Хиний Тэр одоо сатарын хүүхд юм уу эсвэл өөр хүний хүүхд юм мэдэхгүй л дээ. Тэр хүүхдийг чинь тэр нөгөө Twilight-ийн залуу гэдэг юу гараадсан штэ. Теори юу бас. Яа. Тэгээд наач нэгтэй физик их багш. Тэр залуу одоо 30 настай гэж бодъё л доо тий. Хүүхэд нь гэсэн үг шүү тий. 30 настай бол тэр нөхөр 15 настай да time reverse хийсэн байсан байхгүй юу? Гэтэ баг юу юм биш үү? Тэр чинь сатар хүүхдэр сатар өөрөө ч хийсэн болно шүү дээ. Тийм. Өнгөрсөн одоо ирээдүйд бүгд нэгэн зэрэг байгаа юм чи. Сатар түүл ээжтэйгээ сонсон гэсэн үг үү гэдэг. Яа. Тэр за энэ ч яах вэ? Та нар тэр Tenet гэдэг үгнийх нь нэрний утгыг харсан уу? Хасаад байх юм байхгүй шүү дээ. Аа? Утга авах зүгээр хийсэн юу нөрөө схем нь айгуу гоё нөгөө Сатор Ротас гээд бүх үгнүүдээ палиндром болгож аваад голын үсгнүүд нь палиндром болохоор Tenet болж байгаа. Байдаг гэсгүй юм байлээ. Палиндром. Тэ нэр мөрөн ч гэсэн айгуу гоё тийм. Тэр угаасаа нэг грекийн эртний тийм байдаг үг юм байна. Нолн ч бас дөрүүдийнхаа нэрээр айгуу тоглолдог шүү дээ. Аа? Ямар утгатай үг юм? Ямар утгатай нь мэддэхгүй заа. Гэхдээ Сатор гээд тэгээд Ротас гээд опера гээд тонгороод ийм гурван үгийг ингээ аваачаад хоёр үгийг л ингээд хооронд нь тонгороод ичингүүд донд нь Tenet гэдэг үг үүсчдэг. Юу гинэ? Doctrine principle гэсэн утгатай үг гэж шүү. Тийм үү. Тийм. Ноолон ер нь киногоо дандаа тэгдэг шүү дээ. Inception дээр гардаг гол дүрүүдийнх нь ер нь Inception гэдэг үг үүсгдэг шүү дээ. Тийм. Зүүд гэсэн үг үүсгдэг гэдэг үгүй юу? Dream үүсгдэгчлээ. Dream үүсгдэг. Угаасаа нэг тийм математикийн нэг юм хүн шүү дээ тий.
Дотор гэдэг square болохоор яг тэгж байгаа үстэй тий. Ингэж уншигдж байгаа хэрнээ доор нь болохоор ингэж уншигдж байгаа. Маш болдог тийм. Ингэж уншигдаад бүгд ингээд олбогчдаг. Опера, арепа тий. Тэнгүүд чи яг нэг яг тэнэт кино шиг болж байгаа үстэй тий. Яг ингээд нэг ингэж явж байгаа ингээ хоорондоо ингээ нөлөөлтсөн. Энэ талаас нь арах дээр нэг юм, энэ талаас нь арах дээр нэг юм ингээд яг л кино нэг юм реверс гэдэг явцсан. Кинон дээр нэг юу гардаг штэ. Ухарж байгаа сумд буудуулчих юм бол ер нь хэцүү дээ. Нэг ярьдаг та. Тэрэн дээр яг тийм байх ямар үндслэл байгаа. Нөгөө нэг задрал мадрал ч юм шүү. За нэг завсарлага авч орж ирчээд ярьцгаа. Нэг жоохон 30 минут ухарж байгаа тэгээд 30 минут яаж явах вэ гэсэн. Тэгэхгүй амар гоо. Яг хин хийж байгаа лээ. Яг байна. Би хийжлээ. Тэр нөгөө нэг кинон дээр хурж ирж байгаас манай онох юм бол баг бүхэн гэдэг штэ. Тэр яг ямар юу яваад байна? Бүх дотроо арчил гэсэн. Үгүй гэсэн. Тэр би тэгэж ойлгосон ш. Тэр чинь нэг тэр даанаар орж байгаа штэ. Сумчин энтроп нь багасж байгаа юм чинь нөгөө сумныхаа антин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээд биенд нь яваад орсон тэр сум баг нөгөө биенд нь өөр эсрэг бөмбөг ороод аннигиляц хийж байгаа шиг амар үйлдэл болж иж. Уран сайхны илэрхийлэл хэмжээрээ тэгжэж магадгүй гэж ойлгосон шүү дээ. Тэрнээс тэнд явж физик байхгүй шүү дээ. Тэгээ угаасаа ингээд процесс нь хурж яваад тахаар чи айгүй хэцүү юм шүү тэрийг идгэх юм. Нөгөө нэг аль хэдийнэ буудуулсан байж байгаа ер нь бол идэх ёстой шүү дээ. Цонхыг хагарсан байхад нь сурж аваад зүгээр болгоцдог шүү дээ. Хүнийг буудсан бол буудуулсан ирээд зүгээр болоод явж юмарах байхгүй юу. Тэр ч гэхдээ нэг талын өнцгөөс л сум ингээд ухарж явж байгаа сум бол яг эсрэг хэсгээ явчихж байгаа шүү дээ. Буудж байгаа нөхрийн өнцгөөс бол тэр чинь буудж байгаа шүү дээ нөхрийг очиж. Тий. Тэр нэр сони тий. Дахиад үзье та. Тэр дахиад үзмээр ээ нөө. Би ч би болохоор бүр дахиж кино театрт биш ингээд татаж аваад одоо үзмээр байгаа байхгүй юу? Би харин ч дахиж үзэхгүй тул тийм подкастэнд орж байгаа шүү дээ. Хэдүүлээ нэг юм скрин шеэр хийж байгаа. Нөгөө сая пандемик үеэр чи нэг Zack Snyder энэ киногоо тэгж үзээд байсан шүү дээ. Тэгж үзэж үзэх юм. Зогсоож байгаа ярьж яриад хоорондоо. Тэгж үзүүл амар гоё санагдсан надад. Ер нь тэгээд нэг парти. Ер нь тэгээд юу гэж вэ штэ. Тэр CPT тэгш юм гэж байсан штэ сая. Манай болохоор CPT гэдэг тэгш юмтэй. Тэгээд ямар тэр нь юу гэсэн үг гэхээр одоо тэр charge цэник parity гэдэг нь болохоор одоо бид нар толинд харж байгаа бидний дүрс бидний parity байхгүй юу? Parity байхгүй юу? Тэгшлэг гэдэг тийм. Яагаад тэгэхээр одоо нөө бидний баруун гар тэнд зүүн гар нь олчж байгаа юм шиг болж байгаа шүү дээ тий. Бид нар баруун гараа өргөхөөр тэр толин дотор байгаа нөхөр зүүн гараа өргөд байгаа шүү дээ тий. Тэгээ бид нарыг толин дотор байна уу эсвэл гадна талд нь байна уу гэдэг мэдхий болчиход байгаа байхгүй. Толины аль талтай гэдэг физикийн хувьд бид нар мэдэж чаддаг. Гар бол солигддоггүй шүү. Яг мэдэж чадахгүй юм биш нөгөө юу л гэсэн үг л дээ. Аль талд байх нь ялгаагүй гэсэн үг л дээ тий. Ямар ч ялгаагүй гэтэл ямар ялгаагүй гэдгийг батлахын тулд юм хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо нэг аль нэг талд нь байгаа биш байгаа даа гэдэг. Тэгээ ялгаагүй гэдэг онол гаргачихж байгаа байхгүй юу? Одоо нэг ийм parity тэгшимтэй гэдэг онол гаргацсан. Тэгээд үж хагаад тэрийг одоо няцаах юмнуудыг хайж эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг няцаадаг юмнууд гарч ирсэн байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл нэг ингээд бөөм ингээд нэг тийшээ спинтэй үж хагаад яг тэр нэг спинийхаа доошогоо ингээд ийшээгээ спинтэй байх юм бол доошогоо цацралт хийдэг гэж бодъё л да тий. Тэгсэн чинь толио уруулт нь болохоор эсрэг тийшээ эргээд байгаа юм байж доошоо бас ингээд тэрийг буудаад байдаг. Тэгээ хамгийн анх энэ толио уруулт гэдэг чинь бороо байна. Толин тэгшинтэй гэдэг чинь бороо байна гэдгийг хамгийн анх нэг нөхөр гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгвэл яагаад энэ тэгээд тэр толин ертөнцид зүгээр одоо эсрэг талаараа болоод байна гэдэг асуултыг дэвшүүлсэн чинь нөгөө хоёр тэгшим гарч ирж байгаа байхгүй. Цаг хугацаа болон одоо нэг юу гэдэг юм цэник гэдэг юм. Тэгвэл яаж тэр хоёроор шийдэж яах вэ гэхээр нөгөө тал тэр толны эсрэг талд байгаа нөхөр болохоор нэг бол ийм байж болно. Цэник нь эсрэг. Цэник нь эсрэг болонгууд нөгөө нэг нөхөр чинь эсрэг тийш эргэжсэн чинь яг адилхан тийшээгээ цацрагалт юм. Тэгээ толио оруулалтаа хэцүү болж байгаа байхгүй.
Тэр нь болохоор яг адилхан цаг хугацаагаар ухарч иж болно тэр нь. Тэгэх юм бол бас нөгөө тийшээгээ ингээд эсрэг тийшээгээ бодож ингэж байгаа байхгүй. Цаг хугацаар ухарч ин гэдэг чинь ингэж эргэж байгаа юм чи ингэж эргэн гэсэн үг шүү дээ тий. Тэгээ ингэ эргэж явах тэр яг нэг зөв тийшээгээ төлөө оруулалтаа адилхан ингээд цэцэргэлт хийж идэг. Энэ толгой нь өөр байх хэвээр толны цаана байгаа юм гээд нөгөө нэг тэг шимийнхаа онлоор оцсон чинь тэгээд саяны энэ 2 юм нэмээд одоо нэг цэник тэгээд цаг хугацаа гэдэг 2 юм нэмээд бүтэн онлуулж байгаа байхгүй. За ашгүй нэг юм чийтлээ нэг хачин болох гэдсэн ингээд те нөгөө физикийн онол нь орж онох гэдэг нэг одоо нэг туршилт хийсэн чинь CPT чинь бол яг хамгийн фундаментал тэгшимийн хөрөлтүүд нь л да. CPT зөрчигдөн гэх юм бол юу гэсэн үг? Одоо яг CPT хийхээр тэр чинь юу гарч байгаа байхгүй? Толин ертөнцийн тэр зөрчигдөх юм бол толин ертөнц манахаас өөр болно гэсэн үг. Тэгснэ CPT зөрчигдөх юм бол байранд ирдэг байхгүй юу? Биш. CPT хийн гэдэг чинь электроны позитрон болгоод баруун тишээ хөдөлж байгаа электроныг зүүн тиш нь хөдөлгөөд хугацааг нөгөө тиш нь нугарч чинь гэсэн. Энд чи яг төлөв ертөнцийн орчингууд тэр чинь эргээ байран дээр ирчдэг. Тэгсэн чинь энэ заавал үйлчилж явах ёстой нэг гол юм чинь нөгөө юу баг? Харьцангуй онол واخгүй. Харьцангуй онол бүрэн ажиллаж байхын тулд CPT заавал хадгалагдаж явах ёстой. Тэгэхээр нөгөө нэг харьцангуй онол чи одоо сая бас нэг ярьсан ингээд квант хэсэгтэйг нийлэхгүй байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт тэр чинь ингээд нийлүүлж явахын тулд харьцангуй онол алдаатай байх ёстой. Тэр алдааг тэр CPT тэгшний эвдрэл гэдэг юмнаас хайж болж байгаа. Тэгэхээр CPT тэгшин эвдэрсэн бол тэрийг застдаг дахиад нэг шин тэгшин байх ёстой гэсэн. Тэр нь бас эвдэрсэн. Тэр нь байж иж одоо засагдах ёстой байхгүй. Бид нар CPT тэгшнийг тус нь авч үзэх юм бол charge ч гэсэн эвдэрсэн, parity ч эвдэрсэн, time ч гэсэн эвдэрсэн. Нэг тийш цаг хугацаа уусдаг. Тэгсэн мөртлөө гурвангийн нийлүүлэлт гурван эвдэрх юм чинь нийлээд нэг бүтэн юм бий болгочихж байгаа байхгүй тийм. Гэтэл энэ нь өөрөө эвдэрсэн байх юм бол цаана дахиад энэ эвдэрлийг нөхдөг нэг юм байж хэвээр гэж үздэг. Тэр нь тэгээ одоо нэг орчин үеийн физикийн айгуу чухал асуудлууд энэ. Тэгэхээр бараг ингээд ертөнцийн үүсэхдээ ийшээгээ нэг big bang, ийшээгээ нэг big bang болсон ч юм уу тийм байж болдог mirror universe theory энэ гэдэг юмнууд байдаг. Бас л тэнэттэй бас холбоотой л та тийм зэрэг оршиж болно л доо тэр ертөнцүүд хоорондоо. Яг жоохон утгагүй би юу яаж ütсэн байхгүй юу? Судалж ütсэн байхгүй юу? Тэгсэн чинь болохоор ямар ч одоо жишээлбэл бэлгүүнийг тэр чигт нь одоо бүх цэнийг өөрчлөөд бүх электроныг позитрон болгоод бүх одоо нэг цөмийг нь протоныг нь бүгдээр нь хасах зэрэгтэй протон болгоод бүх юм антиматер болгоо өөрчлөлтлөө гэж бодъё л да тий. Тэгээд дээрэс нь дахиад одоо толны цаана байгаа юм шиг ингээ parity хувиргалт хийгээд тэнгүүтээ эргүүлээд цаг хугацаагаар ухраангууд чи өөрөө эргээ гаргаад. Тэнгүүт нэмэх гэж байгаа юм шиг үү? Зүгээр өөрөө ингээд буцаад ингээд өөрөө болчихсон байгаа байхгүй юу? Тэнгүүт энэ болохоор өөрөө болохоор зүгээр одоо бэлгүүнийг нэг одоо тэр бүх юмын антиматер анти бэлгүүн болгоно гэсэн үг шүү дээ. Одоо товчхондоо бол тий. Анти бэлгүүн болгоод тэгээд толны цааталт байсан гэж төсөөлөх юм бол энэ нь болохоор өөрөө цаг хугацаагаар ухарч явж байгаа бэлгүүнтэй адилхан гэсэн үг байхгүй юу? Энэ хоёрыг ялгахад айгүй хэцүү боломжгүй гэсэн үг байхгүй. Тэгвэл ялах боломж байхгүй яа equivalent гэдэг нь шүү дээ. Бүр ямар ч одоо яг адилхан хоёр зүйл. Яг энэ факт дээр толгуурлаад ноолно саний зохиолоо бичсэн байгаа байхгүй. Протон гэдэг чинь үгүй позитрон гэдэг чинь ухарч явж байгаа электрон гэж бодох юм бол бидний ертөнцийн гэдэг тэрүүн би нэг ярьсан шүү дээ. Яг тэр гараад ирж байгаа байхгүй. Тэгээд яг энэ киноны зохиолны амар чухал хэсэг нь бидний дунд цаг хугацаагаар ухарч явж байгаа. Одоо яг ингэж болдог л доо манай ертөнц ингээд цаг хугацаанд энтроп нь ихсээд байгаа ертөнц. Өөр нэг ертөнц цаг хугацаанд багасдаг, энтроп нь багасдаг, цаг хугацаанд ухардаг юм байж болно шүү дээ. Ийм ертөнц бол байж болно. Тэр бол нэг асуудал байхгүй физикт те. Гэтэл яг манай одоо ингээд цаг хугацаанд энтроп нь өсөж байгаа ертөнц төр цаг хугацаа багасж байгаа, эсрэг тийшээ явж байгаа юм нөхөр байх боломжтой. Таны CPT чинь байж болно гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ байж болох юм бол гээд ноолно яг санийхаа зохиолыг амар гоё өвчсөн байгаа. Бидний дунд анти нөхдөд яваад байна гэсэн үг шүү дээ. Тэр нь одоо антиматер үү. Тэгэхээр бас нэг гоё юм чи одоо жишээ нь электрон, протон зэрэг цахилгаан цэнэгтэй биеийн антиматерийг бол бид шууд ялгаж чадчих штэ. Электрон бол одоо жишээ нь соронзоо орон дотор ингэж хөдөлдөг үлгээд позитрон нь ингэж хөдлөн штэ. Эсрэг тийшээ. Фотон энтрийг чадахгүй байхгүй тий. Фотон, Хиггс бозон, Z бозон цахилгаан сармаг бөмбөд чинь өөр өөрийнхөө анти шүү дээ. Тэгэхээр одоо нарнаас ирж байгаа одоо зүгээр фантастик бол те нарнаас ирж байгаа гэрэл яг тэр фотон өөрийнх нь антиг үг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр антиг үг мэдэхгүй гэдэг чинь тэр гэрэл
90 руу явж гин өнгөрсөн рүү явж юу энэ төр гэдэг нэг сонирхолтой асуудал болчихж байгаа. Тэр их зүгээр фаны те. Тэгээд яг одоо бараг хэдүүлээ 1 цаг гарам ярьсан бас л жоохон заад ирчих. Тэр нэг өмнөх дугаар дээр янз янзын асуултууд бичсэн байсан. Нэрээ асуулт ирсэн байсан. Нэг асуулт нь болонгууд атомын бүтцийг нарны систем шиг гэдгийг яаж мэдсэн гинэ? Яаж мэдсэн? Чин тийм биш үү? Тэгээ ярьсан юм шүү. Юугаар ярьц хин тэгээ хэлсэн юм бэ? Нэг тийм загвар гарч ирэл тэгэл. Өнгөрсөн подкастад орсон хүмүүс нь ярих байл гэдэг. Тэр ч одоо юу л та анх бол яг молекул гэдэг юмнуудыг ингээд таамаглаж эхэлсэн тий. Тэгээ атомын загварууд анх байдаг гэсэн баг. Атом бол ямар ч цахилгаан сармаг гэдгийг мэдчихэж байгаа. Юмыг цахилгаан сармаг байл янз янзын боломж байгаа шүү дээ. Тэгэнгүүт атом ингээд нэг юм нэмэх зэнхтэй бөм, хасах зэнхтэй бөм нь ингээд талхан үзэнтэй талх шиг байрлалцсан. Тийм битүүж бол их мал тэр атом бол энэ жигд нэгттэй байхгүй. Голоор нь ямар нэгэн бөм юм бол яг ингээд жигд явна тий. Одоо аль нэг нь тэр мөргөлдөх магадлал нь адилхан байж гэн гэсэн үг шүү дээ. Гаргийн загварыг яагаад гаргийн загвар нь илүү одоо бодитолсон гэх юм нэг Rutherford гэдэг нь хурчин алтны нэмгийн ялцыг гелигийн цөмөр буудаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг өөдөөсөө буудангууд яг ийм шулууны дагуу буудангууд очоод 90 градус 180 градус буцаад ойдсон тохиолдлууд гараад байгаа тийм. Яг эсрэгтэл нь дэлгэц тавьчаад байхад хэрвээ нөгөө талхны үзэмшиг байсан бол тэр чинь ингээд инхэн нэвт гараад эсвэл зарим яг 90 градус шиг байх тохиолдол хамгийн бага байхгүй. Тэгээ ингээ ойгоод байнгут нь яг ийм атом бол нэг ийм тойроод нэг ийм сөрөг зэнэгтэй юм байж хагаад голдон нарны амиг шиг ийм нав шиг ийм хамгийн их массыг агуулсан юм байж байвал тийм мангар жижиг гэдэг чинь амар хүнд тийм юм байж байвал яг энэ туршлагыг тайлбарлах юм байна гэдгийг олж нэгээд тэр одоо загвар нь тэр туршилтаа илүү тохирч ирсэн учраас одоо Rutherford-ийн гаргийн загвар гэдэг шүү дээ. Тэгж нэлсэн. Гэхдээ атом бол яг гариг биш шүү дээ тий. Одоо ойлголт бол өөр шүү дээ. Туршилт бас амар тийм нарны амиг төсөөлөөд атомыг төсөөлчүүл тэгэл. Чи сая алтны ялцыг нэг атомын хэмжээтэй нэгэнтэй алтны ялцыг боддоо шүү дээ тий. Тэгээ тэрийг юугаар буудсан гэсэн бэ? Альфа бөмбөр боддог шүү дээ. Альфа бөмбөр гэж гелигийн цөм байсан. Тэгээ цөмөр цөмийг нээсэн байгаа байхгүй юу? Гелигийн цөм чи одоо амар хатуу амар юм байна шүү дээ. Атгцсан гал шиг. Тийм. Тэгээд тэр үедээ нэхэд бол цөмөр билээгүй зөвхөн цацрагалт гэж бодож ирсэн. Тэр цацрагалтаараа буудаад үтсэн чинь одоо алтны ялц чинь тэр чигтээ хоосон юм байгаад байгаа байхгүй тий. Бараг байхгүй зүгээр дандаа нэвт гараад байгаа нэ ганц хоёрхан тохиол даг эргэж аваад байсан. Тэнгүүд нь энэ одоо ямар сони юм бэ ч та бараг байхгүй байгаа юм шиг хэрнээ нэг жохон хэсэгт ингээ байгаад их ингээд. Тэгээ хамгийн анх одоо тэр гаргийн загварыг гаргаж ирж ирсэн. Тэгээд квантын физикээс өмнө юм гаргийн загвартай байсан гэж бид нар ярьж ирсэн л та. Коммент дээр болохоор юу гэж ин гаргийн загвар гэж хэлжлээ гэдэг. Яаж мэдсэн? Нарны систем шиг гэдгийг яаж мэдсэн гээ асууад хайг бодвол. Тэгвэл хариулт нь өгцөөх. Яг одоо тийм нарны систем шиг тэр эргэж яваад байгаа бөөмүүдийг тайлбарлах хамгийн боломжтой тэр нарны систем шиг загвар гэсэн байна. Ингийн гэж хэлчихгүй. Үзэнтэй талах шиг байсан бол тэр чинь яг буцаад буудсан бууруугаа ойх магадлал нь айгүй бага байхгүй юу. Тэр чинь яг юм төвд байгаа юмыг очиж онжиж тэр чинь яг буцаж ан штэ. Тэгэхгүй бол хэдүүлээ одоо жишээ нь бильярдны бөмбөгүүд байгаа штэ тий. Тэрийг цагаанаар зөхөхөд нөхөр яг буцаад өөрлөгөө авах магадлал хамгийн бага байдаг шүү дээ. Нэгтэй тэр бильярдны бөмбөгүүдээ нэг ингээд голд нэг хэсгийг богинуулаад тойруулаад нэг юм хоосоо оронзоо тавьж байгаа зөхөх юм бол чи буцаад авчих шүү дээ. Тиймэрхүү маягаар төсөөлж болох байхгүй. Би санийх гэдэг агуу муу жишээ болчихлоо. Яг наад чи гоё жишээ нөө нэг олон юм юу бөмбөг хол зайтай тавьж агаад тэгээ бильярдны бөмбөгөөр зөхж байгаатай адилхан гэсэн үг шүү дээ. Тэнгүүд чи онохгүй эргэж ойж ирэхгүй гэжсэн ганц хоёр дахиад таг гэд эргэж ойж ирээд ангууд чинь энэ жижигэн бөмбөг тол зайтай ингээд ботж гин гэсэн үг шүү дээ. Бас нэг асуулт нь болонгууд атом дотор электрон байдгийг тэгээд тэр нь цөмөө тайрдгийг яаж мэдчихэж байгаа гинэ? Яг электроныг бол бүр өмнө нь нэр нь орж ирдэг хүн нийцсэн. Электрон чинь хүн төрөлхтний хамгийн анхны сингл бомб байхгүй. Позитрон 2. Тэгээд электрон гэдэг юм бомб байдаг гэдэг. Томас Андерсон гэх юм бэл. Арга нэг юм байж. Томас Андерсон яриа биш аа. Нөхөр нээсэн юм аа. Ямар ч сан тэр чинь бүр дунд үеэр. Тэгээд тэр альфа бомб, гамма
бета энэ төр чинь болохоор беккерел гэдэг нөхөр цэцэг итгүүдийн нээж ихтэй нээсэн. Электрон яг атомыг тойроод эргэждэг гэдэг нь бол нөгөө боорын гаргийн загвар. Тэр чинь болохоор яг ингээд анх бол электроныг нээсэн, цөмийг нээсэн, тэгээд гаргийн загварыг бий болгоод тойроод хүн чинь нөгөө өмнө нь нарны амиг гэдэг юм ойлгоцсон юм чинь өмнө нь ойлгоцсон юмараа шин зүйлээ тайлбарлахыг илүү хичээн штэ тий. Цоош нь хүлээж авах чинь айгүй хэцүү штэ. Тэгэж ингэж хичээж явж байсан л одоо ийм хөгжлийн шатуудын л нэг хэсэг нөхгүй. Тэгээд л одоо баруун тишээ тойрж ирэх, зүүн тишээ тойрж ирэх өнтер бол нэг чухал биш штэ электронны үед ялгаагүй зүйл штэ. Одоо энийг бас энгийнээр ингэж тайлбарлаж болно шүү. Одоо электрон болохоор амар хурдан гэж бодъё л да. Одоо бүр нэг дор нэг байх боломжтой бүх газараа нэг зэрэг байж чаддаг тийм хурдан гэж бодох юм бол одоо хажууд нэг позитрон гин одоо нэг протон гараад ирэх юм бол тэрнлөө татагдаад тэр нөө байж чадах бүх хэмжээ чинь ингээ хомигдох байхгүй юу? Яагаад гэвэл нэг байж чадах бүх хэмжээнүүд чинь яг тэр позитрон руугаа татагдаад ингээ протон руугаа татагдаад ингээ хомигдаад жижигхан болно шүү дээ. За ингээд нэг протоны гадуур нэг юм байж чадах бүх электронууд гэдэг нэг юм жижигхэн орбитал гэдэг байгаа байхгүй тэр орбит биш. Орбит байсан бол тэр чинь ингээд тойроод эргэж явах хэрэгтэй шүү дээ. Үгүй ингээд байж болох бүх орбиттай зэрэг байгаад байгааг орбитал гэдэг байгаа байхгүй юм. Одоо үүл шиг. Тэгчингүүд дараагийн электрон орж ирлээ гэж бодъё. Бас нэг амар ингээд өсчихсэн амар том талбайг ингээд хамарсан одоо протон байхгүй юм чинь тэр чинь байж чадах газрууд амар том болно гэсэн үг шүү дээ талбай нь. Тэгвэл яг манай нэг саний нэг атом байсан атомд орж ирлээ гэж бодоход тэр чинь гадуур ингээ гараад ирж байгаа. Яг тэгвэл энэ электронтой түлхэлцэн шүү дээ. Өмнө байсан электронтой дараа нь гарч ирж байгаа электрон түлхэлцэх болохоор ингээд тэр чигтээ ингээд ороод ингээд цуг байж чадахгүй гадна талаар нь гэхдээ одоо голдноогоо протондоо татагдаад ингээд гадна талаар ингээд гараад ирж байгаа. Ингээд ийм хоёр давхар үйл болж байгаа шүү дээ. Иймэрхүү байдлаар ингээд эдгээр чинь электрон тоотой юм бол эдрийн байж чадах газрууд нь бас ийм давхрах тоонуудтай сонгон шиг байх хэрэгтэй гэж тэр үед одоо боорын загвар хийж байгаа шүү дээ. Тиймэрхүү л утгатайгаар одоо хийж байгаа. Бас нэг асуулт байгаа нь татах хүч орон цагийг мориулаад юм байж тэгвэл хүнд би яваад өгөхөд ямар хүч орон цагийг буцааж тэгшлээд байгаа юм бэ гинэ. Би дахиад уншчихв. Наа чин гоё юм байна тий. Яхад нэг унсан зүг баха. Ойлгосон уу? Ойлгосон. Фабрик гэдэг ягаад бид нар space time fabric гэдэг байгаа нь очиртай шүү дээ тий. Бид нар зөвхөн space time одоо ийм фабрик гэдэг чинь одоо ийм давуу гэсэн үг шүү дээ. Давуу шиг гэсэн үг шүү дээ. Тэгээд матрас хоорондоо ингээд нэхэгдсэн одоо ингээд бүгд биеийнийгаа ингээд татчихэдэг нэг юм байгаад байгаа байхгүй юу? Порлоно матрас нэрээ дээр юм уу? Порлоно матрас нэрээ нөгөө тайлбарчтай шүү дээ. Порлоно матрас эрзэн ч юм уу те. Яг ямар ч ингээд албагдсан. Хэрвээ space time боёо цаг хугацаа орон зай маань баримлын шавар шиг байсан бол нөгөө нэг хүнд бие чинь зүгээр ингээд шигдэл орчин шүү. Эдгэрэн зүгээр хിവэр үлдээд нэг ийм ангал гараад ирэх гэсэн үг шүү дээ. Тэр бол татагдахгүй тэрэнд чинь ингээд зүгээр чигээрээ яваад өгнө гэсэн үг шүү. Манай дэлхий нарандаа татагдахгүйсэн байхгүй. Тэгээд Эйнштейн хамгийн анх энэ орон зай цаг хугацаа гэдэг чинь ийм зууралцсан юм байна. Ийм эрдэн шиг юм байна. Тэ? Баримлын шавар шиг биш хэлж байгаа байхгүй. Нэг юм ингээд барьцалтцсан тий. Тэгээд нэг хэсгийн ингэнгүүт нөгөө хэсэг нь ингээд эн чинь ийм юм уусгээд байж байгаа. Ингээд морил. Тэгэх юм бол тэр голоос одоо матрасан дээр тэр нэг бөмбөг тавьж аваад бөмбөгөө авчих юм бол матрас хонхоргоор үлдчихдэг гэж тэр залуугаас асуумаар байгаа байхгүй тий. Тэр чинь ингээд одоо нэг юм барьцалцсан юм байж байгаа. Дээрс нь таймууд ингэж хотоочоод авчих юм бол буцаад өөрийнх нь 50 төлөв рүү орж байгаа. Тэр физик чинь нэг чухал юм байгаа шүү дээ. Инерци хууль гэж байгаа тий. Ньютоны нэгдүгээр хууль. Ямар нэгэн би ингээд тогтмол хурдаараа хөдлөөлээд гэдэг тий. Эсвэл stay still ингээд зогсооч харьцангуй зогсооч юм бол зогсоод байгаа хал хадгалаад байдаг. Тэр шиг ертөнцийн бүх материйг аваад хийчихвэл ертөнцийн байгаа тэр space time fabric нэг юм хавтгай юм байх нь шүү дээ. Өөрийнх нь яг юм 50 төлөв. Гэтэл матери очоод тэр чинь ингээд дургууг нүргээд байгаа байхгүй тий. Янз янзаар ингээд мушгид зуршгаал. Тэгээ байж байгаа л нөгөө чинь хөр чинь стресст орсон байж байгаа тайвшир шүү дээ. Ди стресс болно шүү дээ. Тэгээ ингээд чинь шулуун болох хэрэгтэй байхгүй. Тэр нь одоо яг инерцтэй холбож ойлгож болж хавтгаалаа шулуун биш шүү дээ. Тэгээ хавтгаач болохгүй заяа. Ягаад тэгэхээр усны мандал дээр чулуу шидчихэд тэр чулуугаа эвтийг авчлаа гэж бодоход тэр усны мандал дээр одоо нэг долгион алга болдгоо шүү дээ тий. Яг энтэй адилхан тэр залуугийн хэлж байгаагаар бүр ингэ тэгшэрдэгчгүй тэр нь. Бүр ингэ эсрэг тийшээ ингэ бүр ингэ одоо ингэж яагаад
авчих юм бол нэг ингээ байж байгаа юм шиг байна. Тий. Тэгээ яг нөгөөх нь ингэж байгаа долгион үсэж байгаа байхгүй юу? Нэг харна тий. Долгион гэдэг байхгүй юу? гравитацийн долгион гэдэг юм. Тий. Гэтэ орон заагаас материйг агуулна гэж байхгүй юу сте. Усны мандлаас чулуун авч байгаа шиг. Яг зүгээр хамгийн айрхан жишээ гэх юм бол Одоо манай нар ингээд зүгээр буцаагаад яаж ч за 100 сая нарны жинтэй байлаа гэж бодъё л доо тий. Байжингууд нь ямар нэгэн технологиор нарыг гинт аваа хийчих юм бол тэнцэнээс таталцлын долгион заавал өсөх хэрэгтэй болчихж байгаа. Ийм байсан юм чи авчих юм гэж штэ тэр чинь. Амар нягт хоёр биет одоо жишээлбэл хоёр нейтрон ч юм уу хоёр хар нэг хоорондоо бие биенийгээ тойроод эргэж байгаа бол асар хурдтай биенийгээ тойрж иргэнэ. Бараг гэрлийн хурдтай төгөхөөр бие биенийгээ тойроод эргэж байгаа тэр space time дээр зайлшгүй болсон юм долгион үүснэ. Тэгээд тэр долгионоор бид нар одоо хоёр нейтрон одыг мөргөлдөж байгааг хоёр одоо хар нөх мөргөлдөж байгааг одоо мэдэж чаддаг байхгүй тэр долгионыг мэдэрснээр нөгөө нэг Interstellar дээр гарсан хин гэдэг нөхөр байсан шүү дээ. Нөгөө Interstellar-ийн тооцоо гэсэн Kip Thorne гэдэг. Interstellar гэдэг киноныхаа дараа юу авсан бохоо Нобель авсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь баг Interstellar дээр хийсэн тооцоогоор авсан гэж хэлэхэд буруутахгүй. Яагаад тэгэхээр тэр нөхрийн Нобель авсан шалтгаан нь болохоор өтний нөхөр дамжуулаад одоо өөр одоо өтний нөхийг байгаа гэдгийг одоо саний долгионоор юу яаж болно гэж одоо диссертац бичсэн байхгүй. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө гинт тим хэмжээний хоёр нейтрон од байх боломжгүй нэг юм газраас гинт тим хоёр нөхөр мөргөлдөж байгаа дохио ирж байх юм бол тэнд өтний нөх заавал байна гэдэг одоо тодорхойлт байна гэсэн үг шүү дээ. Тэгээ өтний нөхөйг ангуучлах одоо аргыг нээснээрээ Нобель авсан байгаа байхгүй. Одоо өтний нөхийг, хар нөхийг тэ энэ нөгөө гэрлээр харагддгүй юмнуудыг яаж барьж авахыг нээсэн. Яаж өрх тавихаа нээсэн нөхөр шүү дээ. Өөр асуулт байгаа юу тань? өөр байсан. Тэгэхээр манай бүр подкаст арай урт болох гээд байна уу зүгээр үү? За ганц асуулт аваад хэлцүүлгээд босох уу. За тэгээ да. За яжаарай. Ер нь бөөмүүдийн хоорондын ялгааг яаж шалгаж мэдсэн бэ гэж байна. Ялгаа. Ялгаа гэсэн. Тэгээ хамгийн ихний ялгаа бол ерөөсөө юу штэ. Цэнэг те. Электрон ч нэг юм цэнэгтэй. Одоо сөрөг цэнэгтэй юм соронзоо орон дотор орохоор ингэж спиралер хөдөлдөг байхгүй. Тэнгүү тэргээр нь ингээ хөдөлгөөнөөр нь мэдчихэж байгаа. Одоо нөгөө Becquerel цацраг идэвхийг анхны ихтэй тэр чинь гамма цацраг, альфа, бета гэж цацраг тий. Альфа, бета хоёр чинь хоорондоо цэнгийн хувьд ялгаатай. Альфа чи эрг, бета чи сөрөг. Тэр юм дэшээ юм чиглэлцэн соронзоо орон дотор цацраг ингээ явж ийн гэж бодъё л доо. Тэгэхээр альфа нь 100 гарт шиг ингээ эргэлээ гэхэд бета нь баруун гарт шиг ингэж хөлөрдөг. Гамма болохоор шууд ерөөсөө нөлөө үзүүлэхгүй явж. Тэргээр нь ингээл ямар ч 3 цацраг байна. Ингэж хөдөлж байгаа юм чинь альфа бета гаммаг нэрэлчихэж байгаа. Дараа нь бөөмөө ингэж цэнгээр нь ялгадаг болчоод бүр орчин үед бол одоо фотон электрон хоёр юугаараа ялгаатай юм бэ гэхээр фотон бол нэг юм спин гэдэг зүйл тийч электрон хоёр байдаг гэж олж нээгээд тэр спин үгүйг шалгах гэж байна. Тэгэхэд бол яасан бэ гэхээр за скрин шеэр за цагаар Тэр спин юм шиг яасан амжуулч спин гэдэг зүйлийг таамаглаад тэнгууд тэнцээ Штерн герлах гэж хоёр нөхөр туршилт хийсэн байна. Тэгээ энэ ч зураг нь. Тэр юу гэхээр энэ ч нэг юм баахан янз бүрийн спин ерөөсөө нэг бол дэшээ, нэг бол доошоо тийм байдгүй гэж үзэл та. Энэ ч тэгээд дурын юм 380 360 градусын бөөм ашиглаж байгаад ийм соронзоо орон энэ байгаа. Ингээд буудах юм бол энэ хоёр цэгийн хооронд байх бөөмийн төгөлт яг энэ жигд өгөхгүй. Нөгөө нэг бөөмийн чинь спин хамаагүй юм чинь соронзоо оронд ерөөсөө хамаагүй дээшээ чиж болон доошоо чиж болон баруун чиж болон зүүн чиж болон энэ хоёрын хооронд бүх утгуудыг авч болох учраас энэ хоёрын хооронд жигд байх хэрэгтэй. Гэтэл жинхэнэ туршлагаар юу үссэн бэхээр энд нэг юм пик, доор нэг юм пик үсчихэж байгаа. Нэгсэндээ бөөмийн спин соронзоо орондтойгоо соронзоо орны дагуу чиглэсэн эсвэл эсрэг чиглэсэн байна гэсэн хоёр тохиолдол. Тэг яаж хэмжиж байгаагаас шалтгаалаад хоёр байсан тохиолдолд зөвхөн энэ хоёр дээр ийм пик үүснэ гэдэг туршилтын утга гарч ирж байна. Тийчнээс электрон гэдэг бөөм чинь нэг юм дээшээ чиглэсэн бутархай, доошоо чиглэсэн бутархай цэнэгтэй юм байна. Фотон гэдэг юм бүхэл цэнэгтэй бөөмүүд нь арай өөр юм байна гэдэг бөөмийн спиныг мэддэг болоод бөөмийн спиныг мэддэг болонгуудаа тэргээр бөөмийг ангилчихж байгаа байхгүй юу? Ерөөсөө бутархай спинтэй бүхэл спинтэй. Бөөм бүхэл дотор нь спинээр нь хоёр янз ангилна. Бутархай бүхэл нь одоо энэ фотон эднэр бутархай материалыг үсгдэг электрон эднэр гэж ангилчихж байгаа. Гэхдээ энэ тухай дараа бүр нэг яг энэ дэлгэрүүлж нэг дугаар хийтээ спиний тухай
Спин бол яг өөрөө цэвэр квант шинж чанар л та. Классик физикт байдгүй зөвхөн квантын бөөмд л байдаг. Макро бит байдгүй агуугаа шинж чанар багхгүй. Одоо жишээ нь бид нар ингээд энэ уцыг харж байхад энийг 360 эргүүлэл байранд орчиж байгаа шүү дээ. Гэтэл электрон гэдэг бөөм чинь 720 градус эргүүлж буцаж байранд орж мордог. Тэр тухай яг өөр нэг дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярьсан дээр баг. Одоохондоо ингээд амтлуулаад орхий. Спин гэдэг юм уу те. Тэр саний асуултыг болохоор би айгуу гоёор ойлголоо л да. Одоо бас айгуу гоё асуулт л байна. Яагаад тэгэхээр атом дотор электрон байгаа, протон байгаа, нейтрон байгаа гэж бид нар үздэг шүү дээ, тий. Гэтэл үний хэлбэр болохоор сүүлийн үед чинь болохоор бүр арай өөр цөөхөн элемент байгаа гэж үздэг байгаа байхгүй. Атом дотор болохоор нейтрон, электрон хоёр л байдаг. Тэнгүүтээ тэр электрон нь болохоор одоо нэг цаг хугацааны эсрэг тийшээ явж байгаа электрон нь нейтронтойгоо нийлэхээр бас ингээ позитрон болчих болдог. Тэгээд ингээд нэг хоёрхан юм байж идэг ч юм уу те. Бүр сүулдээ бүр юу гэдлээ ганцхан л юм байж идэг. Тэгэл бие биентэйгээ нийлээд ингээд нэг гурван ширхэг юм шиг харагдаад байгаа байхгүй. Гурван өөр төрөл юм шиг. Тэгээд наад хүний чинь асуулт айгүй гоё нь юу гэхээр одоо яаж эдрийг ялгаад байгаа юм те. Яаж ингээд тусдаа гэдгийг мэдээд байгаа юм. Бүгд нэг юм биш үү гэдэг бас айгүй гоё. Гурван өөр шинж үзүүлдэг нэг юм байсан ч гэж болно шүү. Тэгэл одоо нөгөө эхний яриараа бол орлоо шүү. Нэг л бөөм байхад болно гэдэг байгаа шүү. Тэнэт боллоо шүү. За тэгээд Өнөөдөр бүгдээрээ тентийн талаар ярина.